Lab. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Сайн байцгаана уу? Soul Lab-ийнхаа шинэхэн дугаард тавтай морил үзэгчтэй. Бид подкастаа та бүхэндээ уламжлалсаар сар болгоны 10, 20, 30-ны өдөр хүргэдэг. Подкастынхаа шинэ дугаарыг цаг алдалгүй үзэх эсвэл YouTube суваг дээр маань subscribe дараарай гэж уламжлалсаар хамгийн ихэнд нь сануулъя хэлье. Ингээд манай подкастын ивент тгчээр дэлхийн хамгийн нэмгэн живэх Baby Lab өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд ажиллаж байна. Мөн бидний ярилцлага яг одоо Amigo VIP House-аас та бүхэнд хүрч байна. За ингээд Soul Lab-ийн маань энэ удаагийн зочноор За content creator, influencer, мөнх тэмбэрэл өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Баярлалаа урилга хүлээж авсан. За баярлалаа. За мөн манай Soul Lab-ийн сэтгэл зүйч шин долгор маань ажиллаж байна. За хэдүүлээ ярилцлага ямар ярианаас эхлэх вэ гэл ингээл би ботсон чинь за өмнө яг манай нөгөө нэг зочноор орж исэн хүмүүсийг ингээд би анх яаж таньдаг болсноо ч юм уу анх яаж танилцсанаа айгуу сайн ингээд санаад байгаа байхгүй. Тэгвэл нэг мэтгэд миний одоо санах ой гэх юм уу юу гэх мөнх тэмбэрэл гэдэг хүн ингээ аль хизээний ингээ таньдаг болсон. Гэтэ яг яаж таньдаг болсон би өөрөө мэдгүй. Гэтэ ингээ айгүй сайн таньдаг болсон. Тий нэг юм хүн ингээд бүх хүн ингээ мэдээд байдаг болсон те. Тэгээд би зүгээр яг хөө сонирхоод хамгийн анхны контент нь хамгийн их одоо хандлт авсан бид нэр одоо монголчууд энэ үнтэй танилцсан тэр зүйл нь юу байсан бол доо гэд бодсон бохгүй. Тэр юу нь яг аль контент ямар контент нь байлаа. Тийм яг юу байх л та хамгийн ихнийх нь болохоор нэг юм 3 сар орчим би ч нэг бүүлүүдэлс нэг юм шоргоолцсны нэг юм баатартай нэг юм хүүхэлтэй кино байдаг шүү дээ. Тэгээ манайхан чи юу нь бас их би аюу тийм шогч бас хөдөлмөрч хүмүүстэй тэрийг бас олж л байдаг те. Би энэ олон жил царайгаа харахтай би нэр хараад ямар адилхан бэ гэж бодож байгаа байхгүй. Тэгтээ нөгөө би өөрөө ч олоогүй ингээд одоо тэгсэн чи тэр хүн зайл хаагаад харьцуулж үз те энэ байна гэдэг ингээд тавьсан. Тэгэл нэг тийм нэг ахаад нэг пижактай тийм хувцснууд тэгээд ингэж нэг анхаал нэг бүлийдүүлж хагаад тэгээд дараа нь бол илүү хүмүүс нэг илүү одоо олон хүүдсэн болохоор тэр нөгөө эрэгтэй хүн гоо сайхны хаалгаанд биш солонгос гоо сайхны хаалгаа орсохгүй тэгээд гоо сайхны хаалгаанд орлоо гэдгээр айгүйх тийм хүмүүс нөгөө гоо сайхны хаалгаанд эрэгтэй хүмүүс орлоо гэдэг нь бас нэг юм гайхах шиг байсан. Тэгээд тэр байдлаар айгүйх тийм хүмүүс илүү мэддэг болсон болов гэж миний өнцгөөс шүү. Ер нь гэхдээ яг тэр үзэлтүүд харахад тэгж л харагдав. Одоо ингээд сая ярьж байхад нөгөө нэг бүлийдэгч гэдэг юм уу ийм нөгөө нэг үгнүүд байгаа даа шүү дээ. Энэ бол ингээд угаасаа л нөгөө нэг жоохон сөрөг хандлагыг л илэрхийлдэг ийм үг байгаа даа шүү. Тэгээд одоо ингээд хүмүүсийг бүлийдэж болохгүй хүүхдүүдэд тэр зам майныг сайн ойлгуулах хэрэгтэй гэж айгүйх бид нар яриа л. Тэгэхээр зэрэг нөгөө энийг өөрөө болохоор ингээд нөгөө тоохгүй байгаа тийм зүйл ажиглагдаад. Тэгэхээр энэ нөгөө нэг бид хэдийн хоорондоо ярьдагчлан сэтгэлийн хат гэл нэг юм яриад шүү дээ. Сэтгэлийн хат одоо гаднаас тэр бус хүмүүсийн юу гэж хэлэх тэр байдлыг тоохгүй өөртөө үнэнч байх гэх зэрэг зүйлстэл тэр одоо нөгөө нэг хүний сэтгэлийн хаттай холбогдох юм шиг надад ойлгогдоод байгаа байхгүй. Энэ таныг ерөөсөн анханасаа ч тэр эмзэглүүлж байгаагүй юу? Ер нь одоо бус хүмүүсийн одоо тэр цай таны хэлээд бүлийдэх гэж яриад зүйл тийм. Тий, ер нь яг надад л бол тэр нэг тийм хүн тусаагүй. Манай гэрийнхэнд гэх юм уу, тий манай ажлынханд гэх юм уу жоохон хүн тусах шиг болсон. Манай гэрийнхэнд бол та манай нэлийн жоохон хүнд. Манай аав ээж мэж гэдэг юм, ихч мэгчд гэдэг юм уу нэг заримдаа ингээд бүр баг миний өдөө шантраал тий. Тэгээ манай ажлынхан ингээд нөгөө цэглээ таныг ийшээд хаяах уу гэл ингээд нэг тэрхүү байдалтай байсан. Тэгээ надад л бол нэг тийм сүртэй хүндэр тусаагүй л да хоёр шалтгаан байгаа. Нэгт нь болохоор ер нь би ч өөрөө ер нь тэгж бүлийдлийн байдал төссөн байхгүй. Дама манай үеийн чинь ч юм уу байнга л нөгөө нэг юм өрсөлдөө нэг юм үеийн өрсөлдөөн гэх юм уу та тийм нэг юм. Тэгэхээр тэр тийм байдалд нэг өөрөө дасцсан. Тэгээ хоёрдугаарт нь сүулдэ тэрийг өөрөө тийм баг байх ёстой зүйл өрсөлдөөн гэж үздэг. Яагаад гэвэл яг энэ өөрөө мэрэгчлээ холбоотой хүртэл нэг хувь хүн гэж байгаа. Сүлд нь бие хүн буюу нийгэм тарьцахаар хүн өөрийгөө хүчээр хүлээн зөвшөөрүүлэх биш. Одоо тэр хүнд яагаад намайг зөвшөөрөх ёстой ингээд өөрөө хөгжиж мэдрүүлдэг гэдэг ч юм. Тэр үүднээсээ нэг тийм амар
ингээл те хүн дээр хүлээж аваад ингээл заавал намайг зөвшөөрөх хэрэгтэй эсвэл намайг тэгж хэлэх хэрэггүй гэдэг ингэж бол сүртэй хандаагүй те 10 жил идэрээс угаасаа тэл нэг шоглуулж мөглуулаад юм ингээл явж идэг өөрөө дамаа би нөгөө жоохон тийм дээрлэхүүлдэг юм уу ингэдэг юм хүүхэд байсан болохоор өөрийн мэдлэгөөр ер нь дасцсан байсан юм. Тэр бол нэг тийм хүн тусаагүй. Тэгээ хоёрт нь бол тэр намайг огт таньдгүй хүмүүс миний тухай бичиж байгаа болохоор надад тэр ингээ одоо би тэр танихгүй юм чи одоо яах юм бэ те ингээд тэгээ тийм учраас нэг сүртэй тэгж хүн дээр хүлээж аваад гэх юм уу тэгж хандаагүй. Эсвэргээрээ одоо нөгөө хүмүүс ингээ өөрийг чинь танихгүй хэрнээ ингээд танихгүй байснаа бүгд ингээ танимхаараа таньдаг болоод олны нөгөө нь ингээ хараанд улам их одоо ингээ хүчтэй ороод байх нь эсвэргээрээ таалагдчих эхэлж ийсэн үү гэдэг байхгүй тий. Үгүй яг нэг таалагдах шиг гэж яг тэр үл эртээ дэргүү нэг талаасаа бас ахаад нэг юм маркетингийн угаасаа ер нь бол нэг юм яг тэгвэл бизнес хийдэг болохоор ер нь цаашаа бас ер нь зүгээр олон нийтэд өөрийгөө хэн ямар хүн юм гэдэг мэдүүлэх ёстой юм. Одоо бизнес чинь баг нөгөө талаа хүнээр дамждаг болох гэдэг байхгүй. Хүнийг хүлээн зөвшөөрж ийж одоо нөгөө бизнесийг хүлээн зөвшөөрөх гэдэг ч юм уу энэ хүн хин ингээд сүүлүүд энийг бол би одоо дамаа 2 жилийн дараа ч мэлэх мэдэрч юм л да мөнхтийн бэрэл гэдгийг зөвшөөрснээ дараа манай компаниудын үйл ажиллагаа дээр тэгээ хамтрын ийм хийгдэг ч юм уу тийм ажлууд яриа явагддаг болж байгаа ч юм уу ингээд одоо ер нь жоохон тим темп рүү орж шүү дээ тэгээд манай Soul Lab контент сэтгэл зүйн контент гэдгээрээ бусад одоо төрлийн ижил одоо контентуудаас ялгаатай бас энэ нь бидний хамгийн том бахархам давуу тал гэж одоо энийг хийдэг хүмүүс ингээд дотроо боддгийн. Тэгээд сэтгэл зүйчтэй, мэргэжлийн сэтгэл зүйчтэй, сэтгэл зүйн сэдвээр ярилцдаг учраас өөрөөс чинь асуух хамгийн ихний одоо хамгийн яг одоо контенттойгоо холбоотой асуулт нь ер нь сэтгэл зүйн хувьд авч исэн хамгийн том шарах ч юм уу нэг бол хүнд цохилт уналт бослтын тухай шууд ярилцаад эхлэе гэж бодлоо. Яг нь миний хувьд бас их тийм сонирхолтой контентэд анхуд орчлоо л да. Хуучин ингээд нэг юм мэргэжлийн сэтгэл зүйчтэй те ингээд нэг юм тэгээ яг амьдрал дээр бас хүн өөрөө бас ийм зөвлөгөө аваад чаддгүй хүмүүс бол санаа манай монголчууд нэг санаа зовд юм уу те. Тэгээ би бол яг үнэ хэлэх сэтгэл зүйчтэй бас уулзах байсан гэж аяг бодож ирсэн тохиолдол. Тэгээд бүр сэтгэл зүйч гэхүү нэг тийм нэг юм зөвлөгөө ямар ч хэлсэн нэг юм өгдөг нэг тийм юу хүн байдаг шүү дээ. Тэнтэй холбогдоод цаг авах гад ингээд ер нь өөрийгөө биш юм бай, биш болоод байна гэдгийг мэдрээд гэдэг юм уу. Тэгжсэн бол тохиолдол байгаа. Тэгээд анх удаа нөгөө ингээд юм нэвтрүүлгэр их юм контентоор ингээд сэтгэл зүйчтэй уулзсан чинь бас айгу тийм юу лээд юм байна. Ичээд байна гэдэг. Би ч одоо ингээд тэ хамаг зовлогоо тоочих хэвээр лүү яах хэвээр лээ тий. Тэгээ бас нөгөө юу ярихаа мэдэхгүй гэдэг шиг одоо би сэтгэл зүйчтэй яаж яг яах хэвээр бол гэдэг. Зүгээр адилхан хүн байгаа ч хөлөөтэй ярьж болно гэдэг. Өмнө нь яг тухайлаа ерөөсөө сэтгэл зүйчтэй хойлохнаа уулзж ярилцж байгаагүй юм биш үү те? Ярилцж байгаагүй. Гэхдээ би яг тэгж бүр ярилцах гэжсэн байхгүй. Тэгээ ярилцах гэж сонирхоод юу авсан. Гэхдээ нэг надаа юу нь бол жоохон таалагдаагүй юм нэг модель нь. Би одоо нэг аюу хэцүү юм ярих гэдэг нэг зүг штэ тэр сэтгэл зүйчтэй ч юм уу нэг тэр хүнтэй ингээд тэгсэн чинь наан тэрний хадлаар нэг юм 2 3 хүнтэй уулзаж мэдээлэл өгөөд тэгж ингээд нэг юм бахан шат дамжлаа дамжижсэн тэр хүнд очдөг. Тэр хүн тэгж уулцсан гинэ. Одоо нэг тэр 3 хүн одоо хаашаа надад миний асуудлын талаар урьдчилсан баахан юмнуудыг ингэж чагаад ярьж байгаад тэгээ хамгийн сүүлд нь одоо би нэг юм сонгон шалгалт орж байгаа шиг тэр минутад үрдүн надад л тайлбарлахдаа нөгөө уулзчаа 30 минутад үрдүнтэй болгож байгаа гэж л тайлбарласан. Тэгээ би өөрийнхөө талаарх тиймийг бас нэг олон хүнд яриад сонирхол тэр үед бэлэн биш байсан ч юм уу яасан ч мэдэхгүй тэгээ ямарчилсан. Хэрэгцээг бол мэдэрсэн шийдэл хайсан тэгж байгаа тэгээд яг бодтор бол уулзч тэгж чадаагүй. Тэр бас нэг ер нь гэхдээ тэгж зөвлөгөө өгдөг юм уу? Ер нь арга барил уу? Өөрөө биш юм шиг би өөрийн чинь тэр үед олохгүй те. Ингээ миний хувьд бол би шууд өөрийнхөө шууд харилцаал, шууд уцаараа холбогдоод анхаа шатны мэдээлэл аваад тэгэл цагаа товлоод яг би ингээд нөгөө те яг ингээ хойлох нь аваалцаа те. Ер нь сэтгэл зүйч болгоны арга барил ах л да. Тийм. Би бас баг анх удаа сонсч байна. Би бас яг гайхлаа. Би бас өмнө 2 янз сэтгэл зүйчдэр очижсэн. Гэтэл би бас яг шууд цагаа аваад яг л ингэж би тэгвэл ийм би нэг хацгүй буруутай төрлөөр холбогдсон. Тийм тийм. Чаг тэгэл өөрөө сэтгэл зүйчдэр хандхуу яах вэ? Тэр гэхдээ яг сэтгэл зүйч байсан хэсэг нь бол би мэдэхгүй. Ямарчс нөгөө юугаар ингээд нэг юм сошиалаар ямарчс нэг тийм юу гэдэг гэсэн үг нэг юм янз бүрийн рил хийгээд нэг юм
тэг гэдэг нэг тийм тэгж байгаа л тэр яг тэр зөв бөгөөд ихтгэлтэй сайн үнэ олдлоо. Ер нь бас нэг 2-3 сэтгэлзүйч таньжтэй шиг байна. Тийм эсвэн тий. Тэр нөгөө сэтгэл зүйчдэр очих гээд ер нь биш юм байна гэд би бас бодоод надад нэг юм ярилцах шийдэл хайх тийм хэрэгцээ байсан юм байна байгаа гэж бодсон гэж штэ. Тэр нь ямар шалтгаан байсан бэ? Тэр нь одоо тэгэл ярина да. Тэр бол жоохон яг тухайд бол маш хүнд зүйл. Тэгээд одоо болохоор би тэрийг нөгөө ингээд нэг одоо нөгөө хар аргаар гэх юм уу зайлвал те одоо бид нар яг яаж давсан ч мэдэхгүй юмсан ингээд цаг хугацааны айсаар мартна гарцсан л гэж одоо болоо л байгаа юм л да. Гэхдээ яг бидний дотор бас тийм юм үлдсэн ч юм уу байхаа үүсэхгүйсэн сэтгэл зүйн талаас ямар нь бол мэдэхгүй. Одоо би үүндээ өөрөө сэтгэл зүйн талаас эрүүл хүнүүгүй гэдэг би яг үнэ хэлэхэд сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо та ингэ сэтгэл зүйчтэй уулзж байна. Одоо танд тусламж хэрэгтэй бол чөлөөтэй хандаж байна. Тэр болохоор ер нь бол юу байсан. Би ч юу дээр нэг ихчтэй доороо нэг дүүтэй байхгүй ингээ гурлаа байдаг. Тэгээд манай дүү нөгөө гинт дүүгээ би одоо зурдаар алдсан. Тэгээд ер нь тэрнээс болж одоо нэг айгуу тийм ер нь ингээл манайхан ч юм ер нь бүгдээрээ л хэцүү байдалд орж байгаа шүү дээ ингээ. Тэгээд би бодод яг тэр үеийн нэг тийм юу байсан. Би нэг ер нь нэг ингээд нэг юм мандчихсэн үе гэх юм да нэг ерөөдөө би чи сошиал гарч ирэхээс өмнө эртээ дөр би зөндөө угаасаа бизнес хийгээд салбарт юм хийгээл ил харагдтгүүл ингээ мастл харагдтгүүл өсөлхөөс юм хийгээд ингээд юмнуудаа болгоол ингээл авчихсан. Тэгэл ер нь өөрийнхөө хувьд бол амжилтанд хүрсэн гэсэн. Тэгсэн чинь л гинт тийм зүйлтэй тохиолдол яасан чинь нөгөө яач чадахгүй хүн ингээд одоо тий шийдэж чадахгүй юм ингээ бүр ингээ юу ч өөрчилж чадахгүй тий. Тэгээд хоёрт нь хүлэн зөвшөөрч чадахгүй. Ер нь хамгийн хэцүү хүлэн зөвшөөрч чадахгүй. Одоо тийм зүйл болох ёсгүй. Тэ одоо манай дүүч айгуу гой залуугаараа тэ гадаадд өнгөрсөн байхгүй ер нь том тийм юунд урилгаар ажилтдаг юм хүн байж байгаа. Тэгээд амар ирээдүйтэй ч гэх юм те. Тийм Монгол улсын одоо юугээрээ төлөөлөд явсан юм хүн шүү дээ. Шинжилгээний агентанд ажиллаж байсан. Бидний хувьд бол одоо илүү эрдэм номлог тийм талын хүн байхгүй. Тэгээд хүлэн зөвшөөрч чадахгүй ер нь хэцүү. Тэр нь л хэцүү юм л л дээ. Тэ яг нэг ямар нэгэн буруу утган хайгаал. Тэгэл нэг амьдралыг буруутгаал, эсвэл нэг бурхан буруутгаал, эсвэл би өөрийгөө л жоох их буруутгасан. Би нөгөө явуултгүй байж гэдэг ч юм уу те. Нэг тийм юу ингээд. Тэгээ тэр их сонирм тохиолж байгаахгүй. Би ингээ манай нис хонгоцны буудлын нөгөө баригдаад анх удаа би нис хонгоцны буудлын дээр тэгэхэд очиж байсан. Тэгээ дараа нь хоёр дахь очихдоо би эхний очихдоо би дүүгээ гаргаж өгч байгаа. Хоёр дахь очихдоо би дүүгийнхаа шагналыг таньдаас авч байгаа байхгүй. Ингээд ерөөсө хоёрхан тийш яг тэр үед очиход ерөөсө тэгэл тэд нэг жил орчим болсон юм уу? Ер нь бол жоохон барыг сүултээ ер нь тийм нэг юм жоох ярга өвчтэй болсон. Сэтгэл зүйчтэй болсон. Би тэрийг хөөр мэдэрдэм л ирүүлж шуулаад байгаа. Би бол жил инээгээгүй те. Бигээс гадна манай ихч бас яг л юм гинти юм ч өөрөө тийм амар тийм нэг юм амар юм хүнд үсгэх юм л шүү дээ. Тэрнээс биш юм айд төгөлцгөөцсөн бид нар одоо ингээд нөгөө наадмын өдөр байсан байхгүй. Одоо наадам те бид нар яг ингээд хөдөө явах гээд тэгсэн чи гинтхэн би уцаа тийм мэдээ сонсож байгаа шүү дээ. Одоо гадаад харилцааны яамнаас. Тэнгүүд нэг хүн итгэж өгөхгүй ингээд энэ нөгөө хотлаа юу байна уу юу гэд. Тэгээд одоо тэрнээс биш нэг өвчтөй болцсон манай ихч юм бид нар нөгөө нэг хөдөө гадаа бие рүү явах ингээд уцмц холбогдохоо болж байгаа амар юм. Айгаад ичдэг цаа ингээд уцмц дуурахаар юм айдаг. Гинтийн одоо юу болов вэ? Юу ч сонсогдож магадгүй ингээд юм айгаал ингээд тэгэл яриа мараа гайг болонгот нь ч юм ингээд тавшраа авчиж байгаа юм. Тим ямарчилс одоо тэгээ манай ихч мич гайгүй байна уу болт юм яа ямарчилс амар тийм нэг юм үлдсэн бэл. Тийм болж байсан. Яг тэр дуудлагыг аваад тэр мэдээг сонсоход яг ямар мэдрэмж төрчихсөн яг тэр цаг үед. Нэгдүгürt нь ингээд энэ чинь хүмүүст тохиолддог зүйл. Биднэрт тохиолддог шүү дээ. Ингээ бид нар сонсч идэг. Ингээ хүнтэй тэгэхээр яагаад би тэгж боддог гэсэн нэрс ойлгохгүй. Ингээ ер нь тиймтэй тохиолдоогүй хүмүүс чинь ч юм уу өөртөө хязгаарч тохиолдохгүй юм шиг бодож идэм байна л да. Тэгэхээр яг тухайд яа ингээ өөрсдөө амар ацтай гэж бодсон байд юм уу? Тэ нэг юм хязгаарч тийм болохгүй ингээд одоо бид нар ингээд тийм сонсоод явж байгаа харж идэг л болохоос шүү ингээд.
Тэгээ хоёрт нь дүүгийн талаар бол хизэж бодож байгаагүй. Хинч гэхдээ хизэж манай дүү насварна гэж төлөвлөхгүй шүү дээ. Ингээд за хүний жамаа ирэхээр аав ээж гэдэг ч юм уу ингээд бид нар дотор сэтгэл зүйн тиймэрхүү юмтай байна гэхээс биш дүү гэдэг талаар миний палант дотор би бол жоохон нэг тийм юутай хүн юм шиг байсан л та. Бэрготор юм эготой гэдэг юм ер нь яг бүх юмнуудаар бүтэж ирсэн болохоор тэр юм ингээд амар тийм юу гэдэг. Тэгсэн чинь миний юм дотор ингээд би ихчтэйгээ дүүтэйгээ ингээд байхаар байсан байхгүй. Тэгсэн чинь тийм юм байхгүй болохоор ингээд бүх зүйл ямар ч ингээд тийм. Яг энэ бүгдийг ингээд хийх ямар ч тийм шаардлага байхгүй. Би одоо яг яагаад дахиад хичээх ёстой гэдэг тийм юг болчихж байгаа байхгүй. Тийм утга учиргүй ч юм уу. Яг тиймэрхүү. Тэгээд эргээд нэг тийм утгатай болох гэж айгүйх тийм утсан. Ер нь маш их утсан. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрч шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмзэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Ер нь бол хугацаа орно л доо. Уй гашуу гэдэг зүйл чинь гинтийн болон сэтгэл зүйн бэлтгэлтэйгээр гэл ингээл хоёр янзын байдлаар тохиолдож байна. Сэтгэл зүйн бэлтгэл өөрөө байсан бол ингээд тодорхой хэмжээний түүнийг даван туулах хүнд дотоод нөөц байдаг. Гинтийн зүйл бол хүнд бараг трама үүсгэх хэмжээний цочрол одоо ингээд тийм утас дуурахад хүртэл яг тэр цаг хугацаа нөгөө баяр ч юм уу те гинтийн дуудлага утас авахгүй байх гэсэн эдгээр чинь өөрөө нөгөө адил төстэй нөхцөл бүрдээд ирэнгүүт давхар ингэж одоо дурсамж сэдрэх ч юм уу тухайн үйл явц өөрөө дахиж одоо мэдрэгдээд сэтгэл зүйн хувьд яг ингэж жоохон таагүй мэдрэмж төрүүлж байгаа. Тэгэхээр яг энэтэй ажиллаад өгөхөөр илүү нөгөө жоохон хугацаа орно. Ягаад гэвэл уй гашуу маш удаан хугацаанд тайлагддаг зүйл. Би зүгээр болцсон ч гэдэг юм. Энэ дүүгээ дурсахад өөрөө одоо ингээ нулимс туслахгүй ч юм уу тайван ярьдаг болцсон ч юм уу дүүдээ сайн сайхныг хүсдэг болцсон одоо сэтгэл зүйн хувьд арай өөр хандлагатай болоод тэгвэл идэгрэл явагдаж байна гэсэн үг тийм. Гэтэл одоо ингээ дүүгээ ярихад ингээ хоолой зангирах ч юм уу одоо хэрнээ гинтийн юм утасны одоо дуудлаганд ингээ цочирдож хүлээж авдаг гэвэл дахиад одоо идэгрэл явах одоо мэрэгжлийн тусламж хэрэгтэй ч гэдэг юм уу тэгж үзнэ. Одоо яг нэг талаасаа бол ингээ хин нэгэн маань одоо биднээс явахыг бол бие махбодын хувьд холдоо явсан ч гэсэн сэтгэл дотор минь үрд хамт оршдог гэдэг утгаараа бид нар тухайн хүндээ хэлхийг хүссэн сайхан үгээ хэлдэг ч юм уу түүндээ зориулж одоо тий зураг зурдаг ч юм уу тийм уй гашууг тайлах зөндөө бол ийм арга техникүүд байдаг л та. Тийм одоо хамгийн энгийн ихэд дүүг хаан зургийг хараад дүүдээ хэлхийг хүсдэг байсан тэр сайхан үгүүдийг хэлэх. Тийм дүүтэйгээ хамт байгаа мэт мэдрэмжийг мэдрээд ирэхээр өөрөө тэр идэгрэл явагдахад тусдим болж өгч байдаг ч гэдэг юм уу те. Таны хувьд яг одоо өөрийнхөө мэрэгжлийн тусламж авч чадаагүй те. Өөрийнхөө зүгээс ч гэсэн бид нар тодорхой хэмжээний цаг хугацаагаар өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллаад бас идэгрэлийг явуулах боломжтой. Та өөрөө яг энэ нөхцөлийг яаж даван туулсан бэ? Надад нэг хэцүү хэд тэр үед бараг 5 6 ам зэрэг хэцүүсэн. Нэгт нэгэ одоо би дүүг алдчихсан шүү дээ. Хоёр дахь хэцүү юм. Манай аав ээж хоёр хүүхдээ алдчихсан. Тэгэнгүүт би бол ингээд аав ээж хоёроо тэр яаж тарчилж байгааг харах бол надаа бүр үнэхээр ингээд бас дахиад миний хүлэн зөвшөөрчихдөггүй тийм юу байгаа. Ингээд одоо би ингээд амжилттай байх сонирм биш. Би одоо амжилттайгаа би ажралтай болъё заяа. Би ингээд асуудлаа шийдэ. Гэтэл тэнд нэг хоёр хүн ажралгүй байгаа шүү. Тэгэхээр ингээд бүр энэ ямар ч нэг утгагүй болчихж байгаа байхгүй. Тэнгүүд тэгээд амар хэцүү юм ингээд шийдэл харагдахгүй. Одоо би яг мэдчихсэн манай аав ээж хоёр бараг л ингээ хүн хөхтлээ эннээс хизээч нөгөө юу яахгүй юм байна. Салж чадахгүй юм байна гэл. Тэгэл тэр хоёр хүний царай байж байгаа байдал тэгэхгүй бид нар ч юм бол одоо ингээл нэг юм ажил түүтэл юм уу ингээл нөгөө ингээд нэг анаа бицурч юм ингээл завгүй ингээл явчихж байгаа байхгүй ингээд. Тэгэнгүүт аав ээж хоёр бол амар хүндрэлтэй. Ингээд нэгт хэцүү одоо дараагийн хэцүү юм ингээд. Тийм л. Тэгээд гэхдээ яг эргээд яг одоо гайгүй болсон шалтгаан нь бол аав ээж хоёр би яг тэндээс л манай ээж эдэр ч юм уу ер нь тэгжил ярьдаг гэсэн л та би ч нэг бизнес хийгээд одоо 15 жил ч юм болж байгаа. Тэр он зөндөл юм болчихсон. Тэнгүүт л би бол хэрэндэл их зовлон үзэл бэрхшээл даваалга юм шиг харагдаад ангууд аав ээж нэг юу ч үзээгүй бацаанууд гэл ингээл яриад тэг тэр үед би яг тэр үгнийг дараа нь ойлгочихсон. Тэр хүмүүс нөгөө яг яриад байгаа ямар сэтгэлийн хаттай ямар мундаг гэдэг ингээд одоо би үл яг үнийг хэлэхэд хүүхдээ алдаж үзэг болохоор би одоо аав ээж хоёроо үнийг хэлэхэд ойлгоход бол хэцүү шттэ. Тэ одоо ингээд тэр чи өөрөө тээгээд төрүүлээд ингээд яасан хүн одоо ингээд яг ямар юу авч байгаа бол бид нар мэдхгүй шүү дээ. Одоо дисмис гэж мангар цангар юм ярьж чадахгүй шүү дээ. Одоо тий яг ингээд тий.
Тэгэнгүүт аав ээж хоёр ээж минь айгу гайгүй сүултээ гайгүй болоод ээжийг дагаад аав гайгүй болоод тэгээд ирсэн чинь бид нар бас дагаад тэгвэл аав ээж хоёр ингээд их юм бол бас хүндэл юм бэл. Дагаал нураад байгаа. Тий. Одоо ячдахгүй шүү дээ яах вэ? Тий. Тиймэрхүү байдалтай. Яг ийм үед бол нөгөө орчин сэтгэл зүйн дэмжлэг айгүй чухал. Одоо тухайн хүнийг ингээ тий уйлмаар байгаа үед нь чөлөөтэй уйлуулах. Тэр хүүгийнхаа тухай дурсан ярмаар байвал чөлөөтэй яриулах. Тэрийг өөрөө яриад ойлгоо тэр тааг уу гашуугаа тагшлуулад тэрийг сонсож өгөөд ингээ чөлөөтэй мэдрэмж одоо уу гашууг хуваалцах нь өөрөө энэ сэтгэл зүйн дэмжлэг нь өөрөө хамгийн чухал байхгүй юу? Тэгэхээр магадгүй тэр өөрөө цаг хугацааны хувьд бас тодорхой хэмжээнд нөгөө тайлагдаж яваад мэдээж сэтгэлийн бохорт юм байна. Гэхдээ эдгэрэл явж өгнө гэсэн үг. Тэгэхээр уйлж гэн гээд ерөөсөө тэр уу гашууг тайлж байгаа хэлбэр байхгүй юу? Би тэндээс ягаад нэг тийм ажил явдлууд дээр хичээд нэг тийм том яриад байдаг хүмүүс надад ерөөсөө таалагддаг нэг юм шалтгаан яриад нэг те текстээс ер нь юу гэл нэг юм яг га сурах гээд байгаа юм уу яах гээд байгаа. Тэг би тэндээс одоо юм хоёр янзын хүн харахгүй юу? Зарим нь хурж ирснээ одоо ингээд ажил дээр баг хүмүүс ирдэг штэ тий ирдэг ингээд олон юм яриад идэх хүн байдаг ингээд хамаатан мамаат мах заа ингээд нэг юм нэг тийм юу ягаал нэг юм шалтгаан яриад тийм яриад ер нь тийм байх хэвээр тий одоо хаттай байш юм аашгүй гал нэг том яриад ингээд ингэдэг юм байна. Чимээгүй зүгээр ингээд хүзүүн дээр хүтэн чинь тавиад өгдөг юм уу гарын ингээд тий бариад илээд өгдөг юм ингээд чимээгүй л мөрөөрөө ингээд хоолгон тэндээс нь хилцэл явж идэх юм уу тэр хүмүүс ингээд амар их тийм юу ч гэдэм дэм болчиход юм байна да гэж үзсэн. Тэгэхгүй ингээд амар юмнууд яриад одоо тэггээд тэгэл ажил хөдлийн тгий ингээгээл шийдэх гэхээр одоо тэгсэн дээр ер нь тийм шүү юм шүү гал нэг юм эн тентгийн ханаас олж ирсэн гэмээр нэг тийм зан үйл гэх юм уу нэг тийм шан юм яриад ингээл тий. Одоо ингээд гот яг нэг одоо ерөнхий зүйлтэй ингээл яг зөрчилдөж байна л да. Яг одоо бид бүгдээрээ л яг ажил явдал дээр очиод нөгөө хайртай дотны таньдаг хүмүүсийнхээ уу гашууг хуваалцхлаар яг л иймэрхүүл зөвлөгөө өгдөгтэй бити уйл бити инг чи одоо хаттай бай чи одоо ингээд юу байж сэтгэлээ хатамжилж иргэн тойрныхон чинь ингээд бас чанга байж босно бити уйлаад ах юм бол тэр үнийхээ одоо дараагийн одоо юуг олоход бас саад болдог яадаг хийдэг гэл ингээд баахан юмнууд ирсэн үний хойноос ингээд бай 40 сагийн дуустал ингээд гэл ингээд яг хөө тэр нөгөө нэг юм одоо шашин талаас айж байдаг юм уу бидний одоо уламжлалтай ойлголт талаасаа зөв бурууг хинч мэдгүй гэхдээ ямар ч байсан тэр нэг тодорхой хугацаанд нэг 49 хоног ч юм уу хэд хоног чинь тэр хооронд уйлж болохгүй гэдэг нэг тийм зүйл байдаг ч юм уу энэ нь өөрөө бидний нөгөө нэг яг жинхэнэ утгаараа нөгөө уй гашууд автцсан байгаа үед тэгж нулимсаа түгчих эмоцо сэтгэл зүгээ тэгж барих нь яг нөгөө шинжлэх ухаанч талаасаа зөв юм уу гэж одоо 49 хоног нь өнгөрцөн юм чинь ингээд сад тавьдаг зөв зүгээр гудамжинд явжсэн гів гинтг ингээд хасгартал уйлсан гээл машинд явж байгаа л би тэгээл бүр ихэрдтэй зогсож чадахгүй уйлсан гэдэг ч юм уу тийм одоо түүхүүд бид нар жишээ зөндөө сонсч ирсэн байгаа байхгүй юу. Яг тэрэндээ хүн итгэж үнэмшижээвэл тэр хүний өөрийнх нь итгэл үнэмшил зөв учраас үнэхээр би уйлчих юм бол одоо бурхан болгочт маань муу гэж бодчихвэл тэр хүн итгэл үнэмшлээ дагна. Үнэхээр тэр нулимсыг гаргах үедээ бол гаргах л ёстой. Яг энэ дээр нэг кейс ярихад одоо бас л нэг юм том залуу ингээд зөвлөгөө авах гээд ирж байгаа. Гэтэл тэр өөрөө ингээд ажил амьдралыг итгэхгүй болсон юм байна ихнэр хүүхэдтэй. Тэр шалтгаан юу байсан бэ гэсэн чинь найзтай холбоотой уй гашуу бараг оюутан насны уй гашуу тайлагдав. Тэгээд тэр уй гашууг тайлаад тэр найзтайгаа бүр олон жилийн өмнөх тэр найзынхаа араас ингээ хасгартал уйлаад юу бүр ингээ онгоогоо төнгөрөөд ирлээ. Одоо нэг учиртай болоо дараагийн зөвлөгөөнд ирэхэд үнэхээр асуудалгүй болчлоо. Энэ миний дотор байсныг би өөрөө мдээгүй явжээ гэдэг чинь. Гэтэл тэр өөрөө нөгөө төвчих ёстой, байрах ёстой ч юм уу. Аль эсвэл яаж тайлхаа мэдэхгүй явсаар ингээд дарагдаад үлдчихдэг. Тэгээд тэр дарагдсан мэдрэмж чи өөрөө ямар нэгэн зан үйлдэн ч юм уу, амьдралын идэвхтэн ч юм уу, сэтгэл зүйд ингээ нөлөөлөл яваад байдаг. Тэгэхээр хамгийн саяны одоо эхний ярьсан хэсэгтэр бол тэр нөгөө бурхан шашин талаасаа ч юм уу уйлах хэвгүй бол монголчууд чинь нэг өөр ингэснийг дүрм журам гаргаад бас нэг шүтлгээсээ шалтгаалдаг ч юм уу тий. Тэр үнэндээ тэр хүний итгэл үнэмшил хамгийн зөв. Итгэл үнэмшил. Үнэхээр уйлж болохгүй гэдэгт итгэжээвэл муу юм болчихно гэдэгт итгэжээвэл та яг л өөрийнхөө итгэл үнэмшлээ даагна. Үнэхээр тэр мэдрэмжийг байрах нь өөрөө сөрөг талтай.
40-с хоноод уйлж байна гэдэг чинь тэрийг маш удаан барайл уйлаад би энэ үед л цаг үед л уйлах юм бол онгооно гэдэгтээ итгэсэн л учраас тэр хүн яг тэр цаг хугацаанд уйлаад онгоож байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь л бол уйлах нь өөрөө маш сайн боловсруулах процесс ахгүй. Уйлж онгоож уйлах газар олддоггүй шүү дээ. Тухтаа уйлах газар олдохгүй. Тэгэхээр ер нь хэвийн зүйл хин нэгэнд ярих, дурсах, бүр ингээд садартлаа уйлах ч юм уу тий. Тэр бол хэвийн зүйл. Бид нар нэг сэтгэлийн хаттай байх гал хин нэгэн сул доройг харуулахгүй ч юм уу. За намайг уйлчвал хүмүүс тухгүй болчихно гэж хүмүүсийн тухтай байдлын төлөө өөрийгөө тухгүй тулах ч юм уу. Ерөөсөө л ийм баригдмал байдлаасаа болоод уу гашууг маш удаанаар даван туулдаг. Зарим нь хүрх юм бас даван туулж чадахгүйгээр яг саяны ярьсан кейс шиг ингээд өөр амьдралынхаа чанарт хүртэл ингээд нөлөөлүүлээд яваад байдаг тийм. За ер нь ярьчлаа те нэг жоохон тиймэрхүү юм яриад те. Энд чинь нэг жоохон хүнд штэ те. Өөр хүн болгоно тохиолдоод ингээд тэн дээр нь яагаадахгүй. Тэгээд тэн дээр чинь тэгсэн. Одоо нөгөө нэг энэ дараа нь ингээд яг минийх төр болохоор цаг хугацааны жоохон юм зэрэгцээд явцсан. Тэр нь юу гэвэл яг ингээ манай дүү ингээл өнгөрөөр нэг сар байлж. Тэр орн ингээд ажлын төлөвлөгөө бөө юм болж байгаа. Гадаадаас юу авчирч гад тэн дээр тэл улсынхаа ямар жижиг ус мэдэрч байгаа шүү дээ. Ингээд нөгөө Монгол гэж нэг бүрт мэдэхгүй. Одоо наашаа би ингээд авчирх гад. Тэнгүүтээ нөгөө ер нь бид нар бол нөгөө тэндээс бол нөгөө тентгийн хуулиар явах гэж байгаа. Тэр одоо улсад өнгөрсөн учраас тэгэнгүүт чандарлна гэдэг тийм юу тавьж байгаа. Хэрвээ яах юм бол асар бол нөгөө тийм тэр ч одоо ачаа биш учраас алжсар бол нэг тийм бичиг баримтны шаардлагууд бүрдүүлдэг ингээд. Тэгээд хил мэл галдар мэлдэр гацдаг гэж зөндөө асуудал. Тэгээд тусгай тийм зөвшөөрөлтэй тийм одоо яг тийм юу яадаг юм компани олох хэрэгтэй болоод. Тэгээд тэр нь тийм олон улсын компани хөдөлтлөө. Тэгсэн чинь тэдэртэй холбогдсон чинь Монголыг маань мэдтгүү. Нөгөө хятад гэдээ болгочоод. Тэгээд нөгөө хятад чинь тиймэрхүү тал дээр үгүй манайх ингээд тусдаа болсон. Манай гайли асуудал гэдэг тусдаа бид нар ийм гэдэг ингээд. Тэгээд ямар ч хэлсэн нэг хөдөлж байгаа бид нар $7 дотор авчижсэн. Тэгээд ингээд нэг ажил үдмгээл сар болчихлоо. Тэгсэн чинь манай нэг компани гинтхэн бидний шалтгаанаар биш ээ. Өөр улс төрхний холбоотой юугаар манай компани дапурдаг. За тэгсэн чинь энийг дагсан чинь нөгөө ерөөхдөө манайх тэр үед корпорац. Тэгээд өөр компаниудаар бас ингээ ганхаад эхэлсэн. Тэгэхээр миний одоо бити надад тохиолдсон гэжсэн юм тохиолдсон. Тэр нь юу гэвэл ер нь би чинь тэгч нэг 10 хэдэн жил бизнес явуулсан байсан нь. Тэгэхэд нэг 8-9 жил намайг дагчихсан захирлууд гэдээ байгаа. Тэгээд тэр тогтож байгаа үйл ажиллагаа гэж байгаа. За энэ хүмүүс хизээж бити гараасаа энэ л хүмүүс одоо намайг бити орхиосоо гэсэн хүмүүс байна. Одоо яг тэр үед ер нь жоохон юм хэцүүдлээ ер нь хэцүүцэлтэй орхиод. Бид нар чинь 150 ажилтнтай байжснаа сарын дотор 8 ажилтнтай болж байгаа. Ингээ энэ хүмүүс пар гэдэг ингээ уучраалаад явж байгаа ингээд. Тэгээд хажуутлын 3 ийм апс дараалсан байрлагтай ингээ байж байгаа. Нэг байрлага дээр ч хүлээлгэж өгөөд нэг рүүгээ бид нар ингээ ороод тэр 8 л ингээ яг 8 хүн үлдчихэж байгаа ингээ 8 хүн ингээ. За тэгэл тэгсэн чинь нөгөө компаниудын зарим захирлуудын нуусан өөр ширээ асуудал гэж нэлээ ингээ нэг баах өөр ширэн донд ингээ үлдэл. За тэгээ хүмүүс ихнээсээ утас ширмсэн авах боллоо. Би ингээд залгаад миний дугаарыг ер нь яг би яг унчлаа л гэж бодсон л та. Яг ингээ хүн ундгийн байна. Тэгээ хүмүүс ч гэсэн яг унчлаа гэж бодсон юм хэмээн л одоо ингээ явж дууссан гэж. Тэгээ би бас яг хүмүүс тэгж хандаад би яг дуусчлаа гэж бодсон байхгүй. Тэгээд яг нэг ийм байдлыг ингээ жил орчим ер нь бид нар бол үргэлжлэхгүй те аймлаа нэг юм. Тэгэл дээрээс нь тэр чинь ингээ яг найз нөхдүүд бол байхгүй болчихж байгаа. Хоёрдугаарт нь би ч тэр үед нэг найз хүнтэй байсан. Тэр хүмүүс болсон бас нэг гайгүй залуутай ингээ үргэлжлэе гэж бодсон. Нөгөөх нь дүү насураад тэгснэ дараах нь компаниуд нь дапураад жоохон ивгүүтэй тэр их уучраал. Би тэрс уучраа олно гэж бодохгүй бас. Би бас ивгүүтсэн юм шиг тэрхүү. Тэгээ ингээл ер нь яг л тэл нэг 8 улаа бид үлдчихсэн байна. Тэгээд эргээд ботход ингээ жил гарны дараа бид нар эргээд боссон. Одоо сая эргээд бид нар 2 жилийн дараа корпорац төвшөнд орчин гэдэг нь ахаад тэндээс бол менежментийн аягүй болно шүү. Тэгэхээр сэтгэл зүйн байдалд бол тэр 8 хүмүүс бид нар бүгдээ л яг асуудалтай. Ингээл тийм байдлууд бид нар яаж тэрийг даван туулаад эргээд яаж гарах вэ гэл. Тэг эргээ ботхоор яг одоо тэр ситүэйшн биднэрт астар их гоё шал өөр төвшний хөгжлийг бидэрт өгсөн л байдаг юм лээ. Тэгэд хүмүүс тэн дээр бас аягүй буруу шийдвэрүүд гаргах юм байна да гэд. Тухайд одоо ингээд нөгөө явцсан хүмүүс маань зарим нь одоо эргээ бид нар нилээ юусэн чинь бас эргээд холбогдмоор байдаг. Тэгснээ бас нэг хүний нүүр гэж байна шүү дээ. Эргээд нөгөө ирж чаддгүй. Тэг өөртөө бас жоохон тиймэрхүү байгаад байдаг ингээл. Тэгэхээр хүмүүс яг ийм үед жоохон надад харахаа ийм буруу шийдвэрүүд
бас ингээд юм гаргадаг юмсан. Энэ тал дээр ингээл би ингээл бодчиход өгөхгүй. Ингээл яагаад яг энэ үед яагаад яг тэр ситүэйшн яагаад дампуурл гэдэг ингээд тэн дээрс би тэгт амар том ойлгосон юм. Би ингээд юу ч болцсон чинь яг өөрийгөө л алддаг юм билээ л да. Хууч ингээд миний найддаг юм шал өөр зүйл дээр нэг мэдсэн чинь найддаг болцсон л байсан л да. Ингээд би хэдэн мөнгөтэй байна уу? Надад ийм хүмүүс байна уу? Би тийм байна уу гэж. Тэрнээс хойш надад тэдэр байх гэсэн сонирм биш. Би ямар шийдвэр гаргах уу? Би юун тухай бодох уу? Би ингээд ямар өнцгөр юм харах уу марах уу гэд илүү өөр юм дээр төвлөрдөг болж эхэлсэн гэх юм уу? Одоо ингээд тэрнээс хойш бол одоо миний толгой ажилтдаг байдал ингээд арай шал өөрөөр ажилтдаг болсон. Арга барилдаагаад их өөрчлөгдсөн. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд ханилж барыг мэддэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлгийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Одоо ингээд ер нь юм тохиолдохоор бид нар бүгдээрээ тэгдэж шүү дээ. Нэг юм болохгүй болохоор ингээд бүгд яг зэрэг болдог харин зэрэг болдог. Яг ингээд сонин ингээд нэг юм бүтгэ болохоор бүх юм ингээд юу яадаг гэл ингээд бүтлгүүтдэг энэ төр гээл бүгд зэрэг давхцдаг энэ төр гээл бүгдээрээ айгүй ярьдэн шүү дээ. Тэгээ би тэрний одоо шалтгааныг бас гайхаад яг бодоод байдаг байхгүй. Магадгүй нэг бүтлгүүтлийг би ингээд одоо айгүй томоор хүлээж авахлаэр бусад зүйлд анхаарлаа хандуулж байгаа байдал маань арай сулардаг ч юм уу яадаг чинь тэрнээс бас нөлөөлдөг юм болов уу? Ер нь яагаад нэг юм амьдралд нэг том зүйл тохиохлоор араасаа ингээд тэгсэрнэ аз одон ч гэсэндээ гихтээ бас яг адилхан юм санагддаг байхгүй. Нэг юм ингээд айгүй гайгүй бүтэнгуут зэрэг ингээд араасаа бас ажлууд ингээд гайгүй бүтээл мөнгө төгрөг гайгүй орж ирээл ингээд те тэгэл дагаал сэтгэл санаач гэсэн ингээд айгүй гоё болоод би ч гэсэн амжилттай байна би ч ер нь бас алаад байгаа юм шүү гэж айгүй өөрийгөө бодоол те тэр хэрээрээ улам цэнэглэгдээл ингээд явдаг ч юм уу. Тэгэхээр нөгөө бидний харах өнцөг анхаарлаа хандуулж байгаа байдал энэ төр бас хараарынхаа бүтлгүүтлийг бас дууддаг ч юм уу, дагуулдаг ч юм уу байх боломжтой ч юм болов уу гэдээ бас бодоод идэв. Яг энэ харьцангуй ойлголт л та тий. Яг хүний ихтгэл өнөмшлөлтэй бас холбоотой. Яг магадгүй ингээд нэг зүйл бүтэхгүй байгаа ч нэг хаалга хаагдахад нэг хаалга нэгднэ гэддэг шиг болж бүтггүй ч зүйл байхад болж бүтэж байгаа зүйл гээд хүний амьдрал баялаг юм чи янз бүрийн зүйл тохиолдно. Гэхдээ надад нэг зүйл бүтэхгүй байхаар яг ингээд миний бүх юм бүтгээ байцдаг юм а гэдэг та өөрөө ийм ихтгэл өнөмшлөлтэй байдаг бол энэ бол хууль. Яг таны захиалгын дагуу ихтгэл өнөмшлийн дагуу амьдралыг чинь заагур яг тэгжил бичигдэн та өөрөө тэгж захиалга өгж байгаа учраас. Тэгэхээр яг миний ярьж байгаа зүйлтэй бас санал нийлэх хүмүүс байж магадгүй. Яагаад гэвэл далд тухамсар талаасаа өөрөө бидний бодол мэдрэмж маань өөрөө маш их татах хүчтэй байдаг учраас бидний ихтгэл бодол тий миний ажил бүтгээр бүх юм дагаа сайхан цэцгэлдэг гэдэг ихтгэл өнөмшөлтэй хүнд бол яг л тийм сайн сайхан зүйлүүд араасаа ингээд бэлэг мэт ирдэг гэсэн үг тий. Гэтэл нэг зүйл хэцүү байхад магадгүй одоо сая таны кейс дээр те нэг зүйл хэцүү зүйл тохиолдоход бүх хүнүүрээ борууллаа ч юм уу ингээд бизнес маань ингэж байна. Та тэрэн дээр яг миний саяны ярьсан шиг ийм ихтгэл өнөмшөлтэй байдаг байсан уу? Аль эсвэл ийм тохиолдлын байдлаар ингээд ийм хэцүү зүйлүүд зэрэг тохиолдсон уу? Тий тэн дээр яг бид нар 3 сар тэгж явсан. Нэг жоохон ингээд тэгээд хахад нэг юм гомдоот ч юм уу эсвэл нэг юм 3 сар манай дээр бид нар бүгд нэг юм өнгөрсний тухай яриадсан. Хуучин гэдэг байсан, хуучин гэдэг байсан. Уул нь юм байсан мэл гээд. Тэгээ ер нь би 3 сар орчим яга цалхсан байхгүй. Ер нь цалхаад тэгээ би эргэн тойрны манай эргэн тойрны зарим хүмүүс яг юм ойроод хүмүүс ч юм чи бид нар нэг яриад энэ гаргалгаа биш байна гэдэг. Тэгээ тэн дээр шошиг тийм нэг юм дүрэн тогтоочсон байхгүй. Одоо энэс шошиг бид нар өнгөрсөй тухай ярихгүй. Тэрийг явуулна, тэр ямар байсан. Ярмаар байгаа бол та энд байхгүй байгаа дөөр газар байгаа тэрний тухай ярьж бодож болно. Тэр бол таны сонголт. Тэ? Миний явсаас энэ тогтоох дүр бол энэ дахиж зэрэг тухай ярихгүй. Яг олон хүний хамтын тэр энерги өөрөө маш хүчтэй долгион тавтамж ялгаруулдаг байхгүй тий. Тэгэхээр таны хувьд яг тэр опс дээр ингээл хамт олонтойгоо сууж байгаа болохгүй бүтэхгүй ч юм уу ингээд бас цаг хугацааны хувьд нэлээд цаг хугацааг тэр нэг бүтэхгүй байгаа зүйл дээр төвлөрөөд ирэнгүүт тэр чин өөрөө араасаа болохгүй бүтэхгүй зүйлүүдийг
одоо бий болгох ч юм тэр хүмүүс тийм дутуу ихтгэл үнэмшил дутуу одоо нэг тийм мэдрэмж те энэ ажилч бараг бүтэхгүй шинжтэй гэсэн тийм хандлага мэдрэмжийг үүсгэнгүүт зарим нэгэн ажлаас гарах ч юм уу зарим ажил нь одоо бүтээмжин доогуур байх ч юм уу ингээд нөлөөлөх магадaltaй л да. Тэгээ хүний сэтгэл зүйч өөрөө маш хүчтэй зүйл учраас ингээд яг удирдлагын одоо нэг эрч хүч мэдрэмж энерги удирдлагын ихтгэл үнэмшил харилцаа хандлага өөрөө яг байгууллагынхаа ажилчдад халдаж яг тийм орчныг бүрдүүлждэг. Удирдлага хүн өөрөө маш их эрч хүчтэй хатуу ширүүн зарчимч байхад шатаараа яг тийм хандлагын тийм одоо имижийн ч юм уу байгууллагт соёл нь бий болж бүрдчихэд. Удирдлагч өөрөө мохоод удирдлагч өөрөө ихтгэлгүй болоод ирэхэд яг дагж нөгөө хамт ажилдаг хүмүүс нь яг тийм үр дүн гаргаад эхэлдэг гэсэн. Тэгэл ерөөхдөө яг сэтгэл зүйтэй бидний ажлын бүтээмжч холбоотой, бидний амжилтч холбоотой, цаашлаа гэр бүлийн маань зөвч холбоотой. Би яг тэндээс тийм байна. Тэгж олсон юм. Нөгөө 150 хүнээс ингээд 8 л үлдчихэж ш. Тэгэхээр нэг 142 хүний дотор дампуурчлаа гэж бодсон байх гэдэг. Тэр. За 142 хүн дампуурчлаа гэж бодох сан биш. Би тэгж бодоагүй байхад тэр дахиад яагаад дэвшилж байгаа. Тэгэхээр яг тийм тэр хүмүүсийг юу гэж бодох нь биш юм байна л та. Одоо яг эргээд ингээ бүгдөө оролцсон гэдэг байхаар. Тэгээд яг нөгөө тэр үед хамгийн одоо өвтгөжсэн зүйл нь одоо яг нөгөө түрүүний яг асуужснаар үнэхээр би өөрөө яг болохгүй байх шиг байна. Сэтгэл зүйч дээр очие гэжсэн тэр нөгөө нэг өвдөлт тэр яг хэцүү байсан, ярилцах шаардлагатай байсан тэр хэрэгцээ нь яг юу байсан бэлээ? Өөртөө итгэл байсан уу? Тий би хинч юм шиг мэдрэмж авсан. Тэгээ ер нь ийм лээ. Би бол ер нь нэг л юмар цэнэглэгдсэн юм байна. Ер нь одоо би ингээл сүүлийн бараг 15 жил ингээ миний дадал болохоор би дандаа чадахгүй юм хийчихэрсэн. Ингээ би ингээ тэрний тухай чадахгүй юу гэж хизээч ингээ дүн ботхоо болцсон юм байна. Зүгээр ингээ сая одоо би фитнесийн тэмцээний дараа шууд нөгөө бассейны тэмцээнд бэлдэхгүй. Одоо Дубайтлахаа 2 сар. Тэгсэн чинь тэр дэлхийн аваргын шууд тэмцээл юм байна л та би мэдээгүй ингээ. Тэгсэн чинь тэгээ сэлдэггүй байхгүй усан сэлдэг. Тэг хүн надаас асуух би нөгөө тим тэмцээнд ороход бүртгүүлсэн юм байна болцсон юм. Чи сэлдэм үү гэд би сэлдэггүй гэдэхгүй. Тэгсэн чи тэр хүн гайхаад. Тэг би тэр хүний асуултаас би бас өөрөө гайхахгүй. Би нөгөө ингээд тийм чадахгүй гэж өөрөө асуув. Тэгээ манай эргэн тойрныхан тэгсэн бид нар тэгж асуулга утчих. Тэгээ намайг чи би дандаа л нөгөө чадахгүй зүйлээ хийгээл тэл дараа руу хуцсан дараа чаддаг болчихсон болохоор ингээд миний эргэн тойрны хүмүүс ингээд тэрийг намайг чадахгүй гэж бодохож болцсон юм ингээд гэдэг нэг ийм темпер тэр хүнийхээс гинтгэ би ингээд нэр яагаад ингэж асуудаг лөө гэдэг ингээд бодохгүй ингээд тэгсэн чи тэр яг ингээд явхад ингээд яагаад чадахгүй хүн хийгээл яваал ингээд л гэхээр энэ чи хязгаараад аваад яваад гэсэн шүү дээ. Ингээд нэхэр хүн ингээ өөртөө айгуу тийм итгэл гэдэг. Би бол тийм тайпын хүн юм шиг л. Ингээд би өөрийгөө амар ингээд ийм чухал гэж бодож жагаад тэгээд ингээ юм хийдэг. Тэгээд түрүү бүлэтэл ягаад надад сонь биш юм гэхээр хүмүүс миний тухай юу гэж бодох ямар сонь биш. Би өөрийнхөө тухай юу гэж боддог гэдэг маш тэр бүр тэр амар чухал байгаа ингээд. Тэр ингээд би өөрийнхөө тухай юу гэж боддог би өөрөө хэн гэдгийг маш сайн мэднэ. Би тэрээс хүн намайг юу гэж мэддэггүй. Энэ хүн юу үүндээ тэдэр бол ингээд над тийм сонирхолтой бүр ерөөсөө сонирхдаг зүйл биш байна. Тийм л. Тэгээ тэр өөртөө итгэл алдсан гэх юм ингээд. Би хинч юм болоо ингээд те би хаацгүй юм болоо. Яагаад ийм тохиолдож байгаа? Яагаад миний аав ээжүүд ийм байгаад байгаа юм те? Ингээд ер нь ингээд би хинч юм болоо гэж ботсон чинь сонин би нөгөө нэг тийм амьдралд ингээд тийм нэг юм хайртай байхаа болоод гэдэг юм уу? Тэ нэг юм. Ер нь би бол амьдралд маш хайртай. Өөртөө аягүй хайртай байхгүй. Ингээд ийм тэмчээс ингээд өөртөө амар хайртай учраас аяг хөөрчлөгдөхийг хүсдэг, өөрийгөө амар чухлаар боддог, өөртөө амар шаардлага тавьдаг ингээд явдгсэн чинь ингээд өөртөө би хинч юм болоо гэж бодсон чинь нэг жоохон тэр бүх зүйл маань ингээд нэг юм мотив болоод юм амьдрах тийм юг болоод итвэхгүй, сонирхолгүй, тийм шалтгаангүй болоод тэгээд энэ одоо яг яад юм болоо гэж бодож байгаа тэрэн талаар ярилцах гэж тэр хүнээс асуу гэж бодож байна. Яг одоо эрэгтэй хүний хувьд ялангуяа нөгөө стресс тайлах ч юм уу ямар нэг мэдрэмжээ гадагшлуулах үйл явц нь илүү нөгөө үйлдэл тал руугаа спортч байдаг юм уу ямар нэг үйлдэл хийж илүү их зохимжтой гэж өөрийнх нь онцлогт үздэг юм. Эмэгтэй хүмүүс бол илүү нөгөө хэл яриа талаасаа ч юм уу тий. Тэгэхээр энэ спортоор хичээлээд өөртөө итгэлээ олж авна гэдэг маань хамгийн зөв одоо эрүүл аргаар өөртөө итгэл чинь баг спортоор та дамжуулж идэгрэл явагдаж байна гэсэн үг тий. Тэгэхээр энийг ингээд өдөр тутмын амьдралдаа ч гэсэн сонсож байгаа үзэгчд маань ингээд дадал болгохын тулд ээжүүд бид нар эмэгтэйчүүд бид нар өглөө босоод нөгөө хийх ажлаа лист гаргачаад
өглөө босонгуудаа 1-2 ажлыг л хийгээл чеклчгтэл яг өөртөө итгэл мэдрэмж сэрэгчээд нэг тийм бүтээмж шиг хийсэн мэдрэмж сэрэгчээд гэсэн. Тэгэхээр хүүхдээрээ ч гэсэн за маргааш чи энийг хийн гэхэд за би номоо уншсан гэсэн гээд ингээд багаас нь энийг дадлал болгоод ирэхээр би чадсан гэсэн энэ өөртөө итгэлийн мэдрэмж, хоёрдугаарт амьдралын зөв дадал хөвшил. Өглөө бид нэрш тосол хамгийн чухал гэсэн одоо нэг 2 ажлыг хийчихтэл одоо би чадсан шүү гэсэн сэтгэл ханамж болон өөртөө итгэх мэдрэмж. Яг түүнтэй адилхан таны энэ үе гашууг даван туулахт чинь хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл бол спорт байж болох юм гэж харж байна. Тийм. Та бас санал нэг байна уу? Гэхдээ мэдхгүй байна биш үү? Тэрэн дээр яг яагаад спорт шахтай би нэг тим юу юм бэлээ. Би ингээд нэг спортоос бол би айгүй хоол байсан байхгүй. 10 жилдээ хоол, ер нь айгүй хоол ингээд. Тэгээд бизнес хийж яваад сүүлдээ нэг юм амар гүзээтэй нэг юм ингээд юм байсан. Тэгсэн чинь өөрөө нөгөө бизнес ч өөрөө тэр чигээр тулаан байхгүй ингээд юм үзэлцэт ингээд. Тэгээд тим дадалт нөгөө 2010 онд байгуулад 18 он хүртэл 8 жил явцсан юм дадал. Тэгснээ сүүлдээ нөгөө нэг арай ингээд цоо төвшөнд очиод өөр төвшөнд орсон чинь нэг юм энерги надад нэг би тийм юу юм блэ нэг юм энерги хэлэх хүн гэдэг. Тэр энергийг ямар нэгэн гадагшлуулахгүй болвол тэр ингээд сүлдээ яг ингээд байгууллагын ажилтнууд дээр дарамт болж ирэх гээд ч юм ингээд хүмүүс айгүйх би шахдаг төрлийн хүн ингээд би өөрөө тийм болохоор өөрийгөө амар шахдаг тэрэн шиг хүмүүс айгүй шахах гээд одоо би чи байгууллага дээр айгүй цөөх очдог байхгүй. Тэгэхгүй л манайхан ч мэд тэрнээс илүү хэтрүүлэхээр болтгоо учраас нэг юм цөөхөн сард нэг уулзчихад болт юм да. 2 болцоход болт юм даа ч гэдэг юм уу яг нэг тийм стайлаар. Тэгээд тийм энерги хөрөмтлөгдөд тэр энерги ингээд гаргахгүй болохоор буруу хүмүүстэй гаргачих гээд байдаг шүү. Нэг эхнэр өхөр хоёроо хоорондоо надад тэгж ажиглагцсан үзэлцээд байдаг шүү дээ ингээд. Яг үндэ тэр хоёр хүн хоорондоо тулдах гэж шуул нийлэх гэдэг л яг нэг юм бидэрдсэн байгууллага дотор манай дээр нэг юм энержилэг хүмүүс аяг их байдаг. Тэгээд сүүлдээ хоорондоо ингээд бид нар дайсан биш мөртлөө хоорондоо үзэлцэх гээд байдаг болохоор ингээд би бол өөр дөрөө тэгдэг. Одоо манай зарим захирал энержилэг захирлыг албаар нэг тэр нэг юмаа ингээд нэг юм гаргуулах нэг тийм талбар руу ч юм уу давхар ингээд оруулж маруулаад би бол тийм зөвлөгөөр ер нь юу орсон байхгүй. Спорт руу л орсон. Тэгэхээр нэг ингээд ядраад бүр тэмцэн бол ер нь би ингээд сүлдө орж мөр бүр ядраад алинга алдаад тэгээ байгууллага дээр илүү тэр дутуу асуудал руу оролцоод ноцолтоод байх танхилгүй ингээд бас нэг тодорхой хэмжээнд болчихж байгаа байхгүй. Тэгээл тийм байдлаар би үл тэгж ботсон. Өөртөө итгэл, өөрийгөө хайрлах, бусдад юу гэж санагдах чухал ш. Би өөрөө өөртөө хэн байх чухал гэж сая ярьж штэ. Тэгээ энэ бодол бас нөгөө нэг хүн болгонд тийм шууд амархан ирдэг бодол биш юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо юу гэдэг туршлагаар, одоо насны туршлагаар, цаг хугацааны одоо аясаарч гэдэг юм уу те. Олон зүйлийн дараа өөрийгөө таньж мэдсэний дараа би чинь өөртөө чухал юм байна. Би чинь ийм л хүн юм байна. Одоо иймэрээ байж ич би чинь ингээд дахин давтагдчихгүй юм байна гэдгийг хүн өөртөө эхлээд хүлээн зөвшөөрдөг юм шиг. А нөгөө талаасаа туршлагаас гадна айгүй том энэ мэтчлэн золиос одоо зовлон зүдгүүр одоо хүнд хэцүү зүйлийн араас нөгөө намайг үргэлж хамгаалж надтай үргэлж байна да гэж бодсон зүйлс хизээч үргэлж биш юм байна гэдгийг ойлгосны дараа надтай хамт хэн үлдэх вэ гингот би өөрөө л өөртөөгөө үлдэж байгаа юм байна гэдэг тэр үнэтэй нүүр тулсны дараа ч юм уу ойлгоод байгаа ч юм шиг те. Тэгэхээр энийг ер нь яг цаг хугацааны явцад ингээд аяндаа ингээд ойлгох нь чухал юм уу? Альсгүй бол одоо ингээд ойлгоцсон хүн төрүүлж хилээд трийг ингээд бид нар ингээд сонсч аваад за би нэрээ өөртөө илүү чухал юм байна гэд ингээд нэг юм сонсоод ойлгоод хэрэгжүүлж болдог зүйл юм уу? Хүн болгоны одоо онцлогоос шалтгаална л да. Зарим хүмүүс илүү нөгөө санаа төрлийн хүмүүс байдаг баха тий. Зарим нь шууд үйлдэл болгодог ч юм уу. Зарим нь ингээ хүний яриаг сонсоод өөртөө шууд хэрэгжүүлэхэд зарим нь сонсон хэрний ач холбогдлохгүй биеэрээ туулж ич гэдэг юм уу тий. Тэгэхээр ер нь бол тухайн хүний хөгжил, төлөвшөл, хувийн онцлог, өөртөө тавьж байгаа шаардлага гэх мэтчлэн олон зүйлээс шалтгаалаад өөрөөр байж болно л да. Уй гашууга тайлах хэрэгтэй гэж сая ярьж штэ тий. Тэгвэл өөрийн чинь хувьд болонгууд яг одоо сэтгэл зүйчийн зөвлөгөөг авсны дараа эргээ ботход уй гашууга яг тухайн мөчт нь яг хангалттай сайн тайлж чадсан юм шиг санагдаж байна уу? Альсвал ингээд нөгөө нэг бүр тайлсан үгүйгээч мэдгүй яваад исэн чинь тэр маань дарагдаад бүтээмж, хандлага бүх зүйл нөлөөлөхөц болцсон байдгаа хүн өөрөө мэдгүй байдгаа гэд сэтгэл зүйч маань хэлж штэ тий. Одоо ботход өөрийн чинь хувьд 2 жилийн өмнөх болсон тэр үйл явдлын уй гашууг тайлж чадсан гэж бод. Түрүү нөгөө таны хэлсэн нөгөө цаг хугацаа бас юу юм болов?
нөлөөлдөм болов гэж бодсон бас. Тухайн үед бол одоо би яг яаж давах юм болоо гэж бодоод идэг. Тэгээд арай хоёрдугаарт нь бас хэцүү зүйлс болгон чинь цааталтаа бас ахаа даваа талууд үүсгэх юм лээ л дээ. Жишээлх юм бол манай ихч битхорын бие биендээ хандлага шал өөрчлөлтсөн. Яг бол битхорууд бие биендээ ганцхан ямар амар чухалчилж. Би хайгаад байгаа байхгүй ингээд бид нар чинь уруулахнаас нэг алтай хоёр. Арвуулаа ингээд хүмүүс ахтун хүртлээ хоорондоо ив түн ч юм уу таа гэдэг юм ингээд би бүр хайхаа яа та нар бие бинийхээр ороод яагаад ингэхгүй байна те ингээд тэгэхээр одоо ингээд би ихч хувьд ингээд миний ихч миний хувьд ингээд ямар чухал. Хоёрдугаарт нь яг нөгөө эцэг их гэр бүл гэдэг би бол нөгөө илүү ажил гэдэг юмнаас илүү амьдрал гэдэг юмд жоохон цаг их гаргадаг болоод тэгээд илүү хоорондоо гой дурсамж бүтээх гэдэг юм ингээл тэгэл яг хойч нэг харамстай мэлэн шүү дээ. Тэгж яахгүй яа эсвэл яг студид тэгж хандчихвч гэдэг юм ингээд тиймэрхүү сурснаасаа болоод одоо ихчтэй бас одоо хандлага маань бас арай өөр болдог ч юм уу те илүү ингээд тэгээд ингээд нэг тиймэрхүү талын юмнууд бол юу ийсэн ингээд те нэг юм бид нар бас их өөр болцоос гэх юм уу. Тэгээд яг дотроо бол би айгүйх тийм ингээд нэг юм шазруу нэг яаж ирсэн юм миний ээж 2 хүүтэй байсан. Одоо 1 хүүтэй. Тэгээ би нэг юм 2 хүүтэй юм шиг мэдрэмж ээж ингээд мэдрүүлж амьдрмаар байсан байхгүй. Ингээд яг тэр үед бол би ингээд яг би бүр амар юм хүчтэй тийм юм ингээд хүүхэд баг нэг те ингээд бүр нэг мөртлөөл тэр хүнд тийм пүүлсэтгэл харамжиг. Би юм хүүтэй хүн шүү дээ гэдэг юм пүүлсэтгэл харамжиг өгцөхөөр би бүр ингээд одоо 2 хүүхдийн хариуцлага ингээд одоо би баг ингээд яана гэдэг өдөр бол тэгж бодчихсон юм ингээд. Яг зөв. Энийг бас яг шинжлэх ухааны талаас нь, шашин талаас нь базаад хэлэхэд яг одоодоо орших гэдэг байгаа байхгүй юу? Бид нар ингээл маргааш байхгүй мэтэр сэтгэгч гэдэг юм уу? За дараа ингэчээ. Гэхтэл яг одоо та өөрөө яв хийхийг хүсэж яаж амьдрахыг хүсэж тэрийг одоо л хий. Яг одоо ээждээ яаж цаг гаргахыг хүсэж байна? Одоо л цаг гарга. Хүүхэд чи ээж намайг тэрвэрэчихэд ээж нь завгүй анаагаа орхичдаг. Магадгүй те. Одоо л та тэрвэр. Одоо л та хүүхдүүдтэй гэр бүлдээ ээж аавдаа цаг гарга гэд энэ одоо шинжлэх ухааны үндэс нь бол яг одоодоо орших гэдэг философи бол яг л нэг байгаа юм л та тийм. Тэгвэл тэрийг хийдэг болсон юм. Тийм байна. Харин тийм байна. Тий, аав маавын дачин ихч мэгчтэй цаг гаргана, тий. Ихчтэйгээ харилцаан дээр дүгнэлт хийгээд өөрчлөнө гэдэг ч юм уу, тий. Ягаад гэвэл сүлд ингээд янз бүр болчихвол ингээд харамсаж яхаар хүн одоо ингээд өөр болно гэдэг ч юм. Тиймэрхүү талын юмнуудыг өөрчлөлтүүд л гарсан. Сөүлэби ерөнхий ивент төгчээр дэлхийн хамгийн нэмгэн жиөх Baby Lab хамтарч ажилладгийг та бүхэн маань сайн мэднэ. Тэгвэл Baby Lab-ийн саяхан Герман улсын Derma Test лабораторид шинжлэгдэж хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Энэ нь таны хүүхэд хэрэглэснээр ямар нэгэн одоо сөрөг үр дагавар байхгүй, арьсанд харшил өгөхгүй гэдгийг давхар баталж байгаа юм. Тэгвэл Baby Lab-ийн жиөх одоо шинжлэгдсэн савлгаатайгаар CU-гийн бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. За Pantis Kit нь юугаараа онцлог вэ гэхээр M, L, XL гэсэн 3 янзын одоо хэмжээтэй живхийг багтаасан мөн дээрэс нь одоо хүүхдийн арьсанд харшил өгөхгүй нойтон салфеткийг бас ингээд давхар багтааж өгсөн юм жижиг савлгаа гэдгээрээ онцлог байгаа. Хэрвээ одоо хүүхдтэйгээ гадуур зугаалж агаад нэг бол шүн яаралтай гів гинтгэн живхэн дууссан үед хамгийн ойрхон байгаа CU-рөөгөө ороод Baby Lab-ийн Pantis Kit-ийг авах боломжтой. Түрүү нөгөө өөртөө итгэлийн тухай ярьж хахад надад нэг зүйл зүгээр асуумаар санагдсан зүйл нь ерөөсөө хүн баталж харуулах ямар ч хэрэггүй одоо өөртөө л ер нь итгэлтэй байдаг дандаа л юм одоо хамгийн чадахгүй зүйлийг барьж авч хийдэг бараг зарим зүйлийг чадахгүйгээч бараг мартах хэмжээний одоо тийм өөртөө итгэлтэйгээд тэгэхээр зэрэг яг нөгөө өнцгөн нь болохоор хүмүүс ч гэсэндээ бас тэгж асуугаасаа гэж бодож байгаа. Гоо сайхны хагалгаанд орсон гэж бид нар монголчууд бүгдээрээ сайн мэдж байна те. Тэгвэл үнэхээр өөртөө итгэл тэр одоо хэмжээнд хиндж батлах хэрэггүй одоо хэмжээний өндөр байсан бол заавалжгүй одоо өөрийнхөө төрхийг тэгж өөрчлөх хэрэгцээ байсан уу гэдэг тийм асуулт үзэгчдийн дунд бас төрж байгаа ах гэж бодож байгаа болохоор би асуулаа шүү. Та тэгж асуугаасаа гэж бодсон уу гэдэг. Яагаад гоо сайхны хагалгаанд орж байгаа юм бэ гэж те. Тийм ер нь одоо мэдгүй миний би бол одоо хөхний хагалгаанд орсон гэдгээ бас нээлттэй монголчууд хэлсэн. Гэтэ би энд сэтгэл хангалуун биш байсан учраас хийлгэж орсон. Тэр нь надад
өөрт илүү гоё байгаасаа гэж бодсондоо орсон гэдэг юм уу да. Одоо тэр нэг юм алхмыг хийж байгаа одоо өөрт авах мэдрэмж ч юм уу тэр нэг хэрэгцээнүүд тэр нэг шаардлагууд бас байгаад байна шүү дээ. Тэгэхээр зүгээр л одоо явж байгаад ч юм уу дэлгүүрээс орж талах авдагтай адилхан шийдвэр биш байх л гэж би бодоод энэний ард яг юу байсан бол гэж сонирхоод байхгүй. Яг тэр өөрөө сэтгэл зүйн хувьд нэг жоохон тим үед байсан болохоор ер нь жоохон тэр үед юу гэдэг энэ ч өөрөө маш тийм үнэхээр хүн таглах байхгүй. Энэ ч өөрөө ясны ялгаа гэдэг ч юм бол ер нь бид нар нөгөө би Монголд дах тийм имлэгний байдлаараа л төсөлцсөн байгаа шүү дээ. Би яг эндээс ингэж зүсээл ингээд нэг юмар ингэж жаагаал ингээл оёол ингээл болох юм байна л гэдэг л тийм л төсөөлтөйсэн чинь яг нөгөө солонгосын хуульчин болохоор тэр хүнд юу тохиолдох ч байна бүгдийг ингэж уншиж өгөөд бүгдийг хэлж бод гараас үг зурвалтай байна. Яг бол тэр өөрөө мэдсэн гэж одоо нөгөө гараас үг зурвалт. Тэгээ би нөгөө урд өдөр нь очиод одоо маргааш нагалаханд орохдоо надад юу чамд одоо унтцай агуур чи юу болох юм бэ гэдгийг надад аабээгөө тайлбарлаад ингээ үзүүлж юу хийч вэ навш гэж бодохоор ингээ тэр үл аим тэр чинь ингээ ерөөхдөө ясын хөрөөдөө дундаас нь ясаад буцаж хатж байгаа нэгсэндээ ингээд гавлын яг нь гавлын сэл ингээл тэр чигт нь оролдож байгаа л гэсэн үг шүү дээ. Амар юм байсан үнэхээр амар. Тэгээд нэгдүгürt нь бол одоо юу гэдэг нь мдээгүй гэх юм уу тиймэрхүү эрсдэлтэй юм хийж байгаагаа. Тий мдээгүй. Хоёрдугаарт нь тий амар хөнгөнөр ботцсон. Одоо яг үнийг хэлэхэд нүр мөрөн дээр ч тийм тариа мараач тариуж үзээгүй л одоо тийм мэддэгдэхүүн байхгүй одоо шүү дээ. Юуны астронгон нүү. Ааштай одоо тийм ямар юм гоо сайхны тийм жижиг ядаж нэг тийм юм чи батакс жоох. Тийм ингээд янз бүрийн тариулаад ингээд бас өвддөй биш үү гэдэг ойлгохгүй л явж байгаа. Шууд артлаа. Ер нь яг чаг тийм байгаа даа шүү. Шууд сэлэхгүй байж байгаа шууд тийм тав ер нь стел бол гэж байгаа юм. Стелтэй одоо яг хэрэг шиг тав төгсгөлийн хүн чинь нэг багаар ахдаг л те би барыг төгсгөлээр тэгээ бөөнтцэн шүү дээ. Хүн чинь хамар маамар хэлдэгтвэл би бүгднийг хэлсэн байхгүй. Тэгээд тэр нэ. Тэрхэл те нэгдүгürt нь мдээгүй. Тэгээ хоёрт нь бол би тийм гой сайхан болох байх, гоё болох байх мах гэдэг ч юм уу. Тиймэрхүү нэг тийм амар ихтгэлтэй яг үнийг хэлэхэд хүн байгаагүй шүү дээ байхгүй. Тэгээ тэр чинь нэгдүгürt маркетингийн том санал байсан. Ингээд тэгээ хоёрт нь бол нэг юм том өөрчлөлт би дандаа л өөрчлөлт хийжсэн болохоор мэдгүй зүгээр би зүгээр өөрчлөлт гэдэг талаас нь харсан юм байна. Нэг юм яг гэхдээ тэр хооронд ямар өвдөлтүүд туулаад юу яах гэдгүүд бол ер нь багцаалт. Гэхдээ би нэг 10% багцаалтсан байлээ л дараа нь ингээд туулахад бол би чинь жил гараа 3 сар юм идээгүй те гих мэтчил ингээд амар юм болж байгаа ингээд дараа нь ингээд тэгээд яг тэр өөрчлөлт гэдэг талаас нь л харсан юм. Тэрнээс нэг амар сэтгэл ханамжгүй нүүр мөрөндөө ч гэдэг юм уу те. Тийм хэрвээ тэгсэн маркетингийн том брэнд апдейттэй ажил гэж ойлгосон шүү. Ажиллаар бол баг. Тий, ажиллаар уу. Гэхдээ ер нь яг шин юм гэдэг талаас л ер нь шин юмнууд хийх сонирхолтой байсан болохоор яагаад хийж болохгүй гэж гэлэн мө. Тэрнээс тийм амар за ер нь л царайгаа өөрчлөлээ. Яг үнийг хэлэхэд фэлт сайгүй олон хүмүүс байдаг шүү. Тэгэхээр нэг тийм би бол ер нь фэлтэж та тагсаад гоо сайхны хаалганд орох юм бол заавал би фэлтэж магадгүй гэж боддог байхгүй. Тэрнээс би фэлтэхгүй гэж хэзээ шүү боддог. Фэлтэ далийн нүрт болчихвол яах вэ гээл те. Гэхдээ нэг муу сандалны хөл дундуур нь тайраал яхад дали болгочдөг те. Хүний нүур 1 мм алдахтал. Тийш. Тийм шүү дээ. Ямар болох вэ чинь. Тийм. Тэгээд эргүүлээд буцаагаад энэ нөгөө нэг эн чи дүүр мэдрэлийн эсүүд байгаа нөгөөд нь гэмтээд юм уу нэг ийм харалт маралт өгцөн байдаг шүү дээ. Ингээд тиймэрхүү болчиход үе төм эрсдлүүд бол үе төм бодож байгаа шүү. Тэгэхээр тийм цааш идрэдэг баг гой болно гэхээс илүү би баг муухай болох юм шүү гэдэг нь бол илүү хамгаалчихсан шүү. Тийм. Тэгээд өөрчлөлт гэдэг талаасаа хийсэн. Тийм. Өөрчлөлтийн тухай одоо ийм шийдвэр ер нь одоо айгүй юм том өөрчлөлт хийх юм уу тий. Тиймэрхүү том шийдвэр ер нь сэтгэл зүйтэй ер нь яг ямар байдлаар холбогдсон бэ одоо бүсгүүчүүд бидний өөрчлөлтийн хамгийн том шийдвэр чинь бүтлгүй хайрын араас үсээ тайрдаг гэдэг шиг ч юм уу те. Үсээ будаал. Тий. Өөстө ингэн одоо өстө ална гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйл ер нь их тийм сэтгэл зүйн уналтын араас орж ирж байгаа том сэргэлт дээр нэг ингэж босох хүч ч юм уу юу чинь тийм зүйл эдгээр нэг хоорондоо холбоотой байх боломжтой юм болов. Ер нь бол ямар нэгэн өөрчлөлтийг
хүн ухамсартайгаар болон ухамсаргүйгээр гэсэн хоёр юм сонголттойгоор хийгээд байгаа. Ухамсаргүйгээр хэр хин нэгний ятгалгаар ч юм аль эсвэл за яавал чи яг ч гэдэг юм уу те ерөнхийдөө яг нөгөө бүрэн дүрэн тооцоолоогүй нэг тийм хин нэгний нөлөөгөөр ч юм уу аль эсвэл сэтгэл хөдлөлөөрөө удирдуулаад хүн ямар нэгэн шийдвэр гаргачихдаг. Тэр нь амжилттай ч үж болно, амжилтгүй ч үж болно. Эсвэл миний гоо саргын алгаас ухамсаргүй юм шиг. Бараг тий. Ухамсартайгаар гэвэл илүү нөгөө үр дүнг тооцоолох ч юм уу те илүү зориг чиглэлтэй байх ч юм уу ерөнхийдөө илүү нөгөө төлөвлөж хийх нь илүү ухамсартай. Тэр нь бас алдаатай ч үж болно, оноотой ч үж болно. Тэгэхээр зарим хүмүүс бол за мэдрэмжээ дагаа чи яамаар байна гээл те. Гэтэл бидний зарим зүйл дээр тэр нь ондог ч юм уу. Ер нь бол юм харьцангуй л да. Тэгэхээр ер нь өөрчлөлт гэдэг зүйл өөрөө юуны тулд хийгээд байгаа гэхээр өөр мэдрэмжийн төлөө. Өөрөөр одоо ямар нэгэн зүйлийг мэдрэхийн төлөө өөр шийдлийг, өөр гарц гаргалгааг хийж те эндээ ямар нэгэн эрсдлийг тооцоолохгүйгээр юм зоригийн чанар шаардсан юм зоригтой алхам хийж байгаа. Энэ нь өөрөө би нэг хийж чадсан шүү гэсэн юм допамин, тархины нэгт таашаалын мэдрэмж авахын төлөө байж болж байна. Хоёрдугаарт бусдад өөрийгөө би чадсан гэж баталж харуулах, өөртөө итгэлтэй гэсэн энэ мэдрэмжийг мэдрэхийн тулд ч гэдэг юм уу те. Тэгэл энэ цаанаа яг л нөгөө хүний сэтгэл зүйтэй холбоотойгоор тэр шийдвэр өөрөө амжилттай болвол урд өмнөхөөсөө илүү одоо гайхалтайгаар өөртөө итгэх итгэлэн ч юм уу, ажлын бүтээмжин ч юм уу, сэтгэл хангалуун байдалд нөлөөлж байна. Магадгүй амжилтгүй болвол одоо барс хөрөг үр дагавартай ч байж болно те яах гэж ингэ байж. Одоо эн чинь ингээл хань ижил сонгох дээр ч байж болж, мэс засал дээр ч байж болж те ямар нэгэн шийдвэр чи өөрөө одоо эцсийн эцэд бидний сэтгэл зүйд амьдралын чанарт нөлөөлдөг учраас миний хувь зөвлөх зүйл бол сэтгэл хөдлөлөөрөө гэхээсээ илүүтэйгээр ухамсартайгаар тооцоолж төлөвлөж хийвэл илүү одоо бэлтгэлтэйгээр хийвэл илүү зүгээр. Гэхдээ энэ бэлтгэлгүйгээр хийгээд бас амжилтанд хүрсэн байна. Тэгэхээр яг харьцангуй ойлголт авахгүй тийм. Гэхдээ тэрийг бол би хүмүүсийг одоо шууд гоо сайхан хангалгаанд оруулсан гэж уриалж байгаа. Ер нь биш шүү. Тий, тэр бол би хэлдэг шууд энэ ял маш эрсдэлтэй шүү. Одоо сүүлийн үеийн сошиалын одоо нөгөө нэг контентуудын агуулга, төлөвлөгөө өнтрийг та одоо тийм тусдаа багтай байдгүй нэг бол өөрөө одоо бодож байгаа л ер нь нэг тиймэрхүү юм хийвэл одоо илүү сонирхолтой байх юм байна. Нэг бол хандлт авах юм байна. Эсвэл хүнд хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Ер нь ямар байдлаар контентуудаа төлөвлөж өөрөө бодоол хийчих. Өөрөө бодоол. Хүмүүс олонгууд нэг юм маркетингийн багтай тэгэл нөгөө би болохоор хүмүүс ч гэжтэй би оож штэ багтай тэгээд нөгөө өглөө ингээл рилэн дээрээ контент дээрээ гардаг шгэ ингээл босонгуутл нь багын зөвлөөл өнөөдөр ийм рил хий та яг надад ч нэг юм ярих. Тэгэхээр надад бүр анх маркетинг хүмүүс ирж ирсэн. Би яг ингээ өөрийнхөө л явсан. Тэгэхэд ингээд анх ирж байгаа чи бол маш буруу явж байна. Ингээд одоо чи энэ байдлаар ингээ явах юм бол нөгөө осорж юмаач нь юу гэнэ яг нэг чи нийгэмд ийм ягаа чи тэрнээсээ буцаагаад яач чадахгүй шүү. Гарч чадахгүй шүү гэдэг юм уу маркетинг юу. Тэгээ надад тийм зөвлөгөө өгчээс би зөвлөгөө сонсоод гэхдээ би яг өөрөөр явсан. Яг бол би өөрийгөө хин гэдгийг айгүй сайн мэддэг надад өрөөсөө бүр ингээд. Гэхдээ буцаад тэдэр ингээд чи бас ингээд юун зөв би л тэгэхээр яг өөрийнхөө яг өөрийн аргаараа ер нь мэдхгүй тэр онлоос нь өөрөөс нь ч биш магтгүй л. Ер нь тийм. Одоо тэгэл за өнөөдөр нэг сонирхдаг эмэгтэйгийнхаа тухай рил оруулъя да гэлөө. Тэгэл оруулцдаг гэж юу гэж яадаг. Нэр тийм. Тэр бол яг дам мэдрэмжээр. Зохиолууд мөхөрлүүд нь гинт гарна шүү дээ. Ингээл хэлснээр 5 ингээл. Тэг яг өөрийнхөө мэдрэмжээр. Яг тэгвэл би ер нь тэн дээр яг өөрийнхөө л байхыг хүсэж байгаа. Тэгэхгүй тэр шал утгагүй. Яг тэр бол би яг өөрийнхөө мэдрэмжээр. Би олонгууд одоо нэг иймэрхүү зүйл хийх юм бол нэлээд өндөр хандлт аваад ингэх юм байна гэдэг нэг тэр тусдаа нэг юм сошиалын мөнх дэмбэрл гэж яг хүнээс арай өөр дүр бас давхар хөгжүүлэгдээд байна гэж ер нь хүмүүс бас тэгж боддог байхаа. Тэгвэл гэтэл яг үүндээ тэр хүн маань ч гэсэн энэ л шүү дээ юм байна шүү дээ тий. Ер нь тий. Би тийм юу тийм бодит амьдрал дээр нэг амар юм гоё тийм биш шүү дээ яг. Тэгэл нэг хүн баг хүний мян ямар байдаг яг тэр дэч яг л адилхан тийм байдаг л. Тийм юу гэх юм уу? Одоо ганц биш дээ тий. Тэгэл нөгөө ингээл сонирхдаг эмэгтэйтэйгээ би тийм эмэгтэй сонирхдаг энэ төргээл нээлттэй ангууд зэрэг ер нь одоо нийгмээс сошиалоос ирэх эмэгтэйчүүдийн одоо тэр байдал ямархуу байдаг вэ? Шууд ингээл өөрөөсөө зарим дээр нь болохоор би өөрөө бодоод юм уу ингээд өөртөө гоё санагдаад ингээд зарим дээр хийчихэж байгаа шүү дээ. Тэгсэн чи тэн дээр тийм тохиолдол гарсан нөгөө. Эмэгтэйдэр бол би зарим дээр нь ингээд яг манай нийгэм өөрөө тийм байгаа байхгүй. Сингл мама шигтэй. Тэгснэ юу байна?
Ингээд яа чи бондгорыг тийм юугээд утцсан. Гой биш ч юм уу эсвэл өөрчлөлт хийстэй гэж ингээд ботцсон тий. Тэнгүүд би албаар тэгвэл надад тэр бондгор нь таалагддаг. Гэт ингээд тий ингээд тэгснээ тийм амар өндөр байх хэвээр гоё байх хэвээр гэдээ утсан. Тэгвэл намхан. Тий ингээд одоо гой сайхны стандарт байгаа зүйлүүдийн дандаа эсэргүүдийг нь тэр чинь бас стандарт байж болно. Бас тийм л тий тэгэхээр чи ингээд тэр чинь ингээд би энийг сонирхдаг. Тэр чинь ингээд тэгэхээр ингээд хүнийг ингээд тэр манай монголчууд нэг жоохон тийм хэлбэрчих гээл идэг шнэ тий нэг тийм юм. Тэр үл яг хөө зүгээр би нөгөө тэр үл жинхнээсээ ингээд нэм ингэж бодож байгаа сонирхол талаасаа хийцэн болохоос чи жинхнээсээ тэрэнд итгээд гэдэг юм уу? Тийм тохиолдож байгаа. Миний амар хүндэлдэг хүн бичээд тэгтээ ингээд тий байна. Тэгтээ чиний наадхаас чи болохоор би арай жоох нөгөө махлаг байна. Тэгвэл турхаа гэж байгаа. Тэгээ махлаг болж болох байхаа гэд. Тэгээд надад бол тэр аягүй хэцүү санагдсан. Тэр чинь нэг зүрт нь контент талаасаа бас явж байгаа шүү дээ ингээд. Мэдрэмж нь бол минийх мүү. Тэгтээ тэр чинь өөрөө юу гэдээ яг 100% яг ингээл үнэн зүгээр мэдрэмж гэдэг зүйл чинь ингээл тухайд л нэг юм төрсэн юм тэрийг хүртэл Facebook хуах. Би бол Facebook-ыг өөрийгөө илэрхийлэх гэж боддог байхгүй. Facebook бол нэг юм одоо юу гэдэг маркетинг анхаарал татах юу гэдэг сонирхолтой юм хүнтэй харьцаж байгаа тийм хэрэгсэл тухайн мэдрэмжээ гаргаж байгаа зүйл тэр чинь өөрчлөгдөж болно шүү дээ. Тэгэнгүүт тэн дээр яг тийм бодит үннээсээ ингээд яагаад би бас ингээд тэр хүний хүндэлдэг болохоор би амар хэцүү. Ингээд одоо үннээ хэлэхэд хэцүүгүй энэ чинь контент гэхэд хэцүү ингээл. Бас таргалчих хэцүү. Тэйгүү санагдсан. Яа тэгвэл чин сэтгэлээс байгаад байгаа болохоор би бас амар над гой санагдсан. Тэгтээ ингээд тэрийн дээр ингээд тэгэхээр манайхан бас их гоё л. Гэхдээ яг хөө зарим зэсийн пэйж дээр химиг за энэ юм шүү гэж харж байгаа юм байж магадгүй зарим үннээсээ бас итгэдэг ч юм уу хүмүүс байдаг л. Би айлтэл үзэл үннээсээ гэж бодоод айгүй олон хүмүүс бичиж байгаа болов айлсгүй болвол ингээд бичихгүй байгаа юм бол ер нь яг контентийнх нь тэгтээс үнэхээр олон хүн бичдэг нэр үнэхээр ингээд бичээл төхөр. Тийм. Тэгээ ингээ өөр дугаар байдаг байхгүй нэг фестер тэр хүнээр аяг залгадаг гэлтгсэн. Нөгөө эрэгтэй хүн байдаг болохоор надтай хоолой адилхан. Айгүй олон эмгтээчүүд ингээд нөгөө тиймэрхүү контент орсны дараа бичдэг гэлтгэж шүү дээ. Тэгмээд нөгөө эн чин зүгээр л мэдрэмжтэй гэж тэг чинь тэгвэл яг нөгөө жинхэндээ гэх юм уу ямар эмхтэй хүн одоо сонирхдаг бол одоо эрэгтэйчүүдийн одоо яг эрчүүдийн гээл та тий залуу одоо хөвгүүд биш тий дөнгөж 20 гарч байгаа эрэгтэй хүн биш яг энэ эрчүүдийн эмхтэй хүнээс хүлээдэг хүлээлт юу нь яг юу байд юм бэ энэ насанд мэдээж ингээд насанд өөрчлөлтөд явах энэ өндөр насанд тий. Үгүй яг энэ тогтвортой насанд. Гэхдээ одоо яг тийм одоо би бол ингээд яг тийм өөрчлөгдөөлээд юм билээ сонирхдаг байдлууд нь эхлээл ингээд хэлбэр гэдэг юм уу би хаа гэдэг юм уу өшөө юу гэдэг ингээд ингэчээснаа ингээд байгаад өөр болоод одоо түрүү тэр нэг хэцүү үед ингээл нэг хүн ингээл орхиол явчих ш тэгэнгүүт ингээл би яагаад ийм байдалд орсон бэлээ гэл дүгнэ ш ингээд тэгээ одоо бол илүү тийм яах юм бэлээ яг хамт амьдрахаар ер нь бол хамт амьдрах болон сонирхол хоёр бол жоох өөр юм шиг санагдсан. Надад нэг хүн ингээд сонирхол би ингээд сонирхол хамт амьдрах хэр өөр гэж юу? Тий. Яг бол хамт амьдрна гэдэг чинь ингээд шал өөр. Одоо жишээлбэл би тэр хүнтэй ингээд сонирхоо тэр хүнтэй би гоё байж болно. Амьдрахад ингээд надад таалагддаг хүртэл амьдрахад хэцүү байж болно хамт амьдрахад. Яг бол амьдрал гэдэг чинь өөрөө хувийн дискаплайн тий ингээд нэг юм зөндөө өөр юмнууд дадлууд ингээд өөр зүйлстэд юмд яаж ханддаггүй хариуцлага гэл ингээд нөгөө нөхөр нь хэрэг гүнхрөх байж болно. Гэхдээ харагдахад талаасаа гоё байгаад байдаг, яриа талаасаа гоё байгаад байдаг. Яг нэг юм амьдрал дээр юм ингээд амьдрал гэж чинь холбогдсон шүү дээ. Тийм биз дээ бүх юмар холбогдоод эхлэхээр ингээд энэ хүнтэй хамаг ингээд юм ингээд холбоол эцэгтэй хүртэл танилцуулахаар төвшнө. Ингээл ийм байдалтай ингээд энэ хүнийг авчихад юу өсгөлээ гэдгийг мэдгүй одоо бол жоохон тиймэрхүү юм тооцолт болчиход байгаа. Амьдрахад тэгээд яг юу чухал сонирхоход сонирхол нь юу байх вэ? Амьдрах нь юу байх вэ? Тэр өөрийгөө ихлээд олох юм байна. Одоо би бол яг надад л одоо шууд би сонирхдаг, надад таалагддаг сонирхдаг юм ихтэй гэдгийг бол шууд ингэсэн. Зүгээр шууд амьдрах гэдэг талаас амьдрахад надад гэдэг шууд тийм хүнэл хайж байгаа гэх юм уу да. Тэгэхэд бол нэгдүгüрт нь бол юу чухал байсан. Одоо нэг тийм хөвшил гэх юм уу да.
амьдралын хөвшил тий. Одоо шил би бол баг өсвөл арх уудаг байхгүй. Гэтэл одоо манай нөгөө эмэгтэй маань арх угаал гадар дотор их яваад идэг бол надад их ингээд тэр хэмнэлт нь одоо би яаж орох юм бэ? Тэрийг бол би мэдэхгүй байна. Энийг амар шин толд орч ирдэг тий. Ингээд ийм хүн би бол нэг ойлгох гэдэг хүндрэлтэй ах. Яг бол би өөрөө тийм ерөөс арх уудаг ингээд тийм стилт болохоор ч юм уу тий. Ингээд за тэгээ дараачих нэг юм сэтгэлгээ юм уу асуудалд хандж байгаа хандлага талаасаа тий ингээд асуудлаас дандаа цутагаа аалаад юм уу нэг тийм хүн байдаг эсвэл нүүр толдог төрлийн хүн ч юм уу байдаг ингээл тий. Тэнгүүд би болохоор ер нь хөвчлэн ингээл асуудлууд үүсвэл дандаа нүүр толдог төрлийн хүн болохоор ингээл нөгөө хүн цутаагаал би ганцаараа нэг ингээл бүх асуудалтайгаа нүүр тулаад нөгөө хүн цутаал ингээл левел нэг ингээл хамт байхад ингээл өөрөө аяанда бар надаа аюу төвхтэй ч юм уу эсвэл битгаар хамтаа ингээд туулаад сүлд нь хамт гоё ярилцал явж байгаад нэг гоё стори үлдээл гэдэг талаас ингээд асуудалтай нүүр толдог юм. Тэгэхээр нэг юм сэтгэлгээний хувьд бас нэг хоёлаа ойролцоо хардаг, ойролцоо ингээд нэг тийм асуудлыг нэг ойролцоо хардаг хүмүүс идэв шүү дээ. Нэг тийм майнд талаасаа ойролцоо ч юм уу те. Тэгээд амьдралын хөвшил талаас ойролцоо гэдэг юм. Эдгэр нь илүү чухал юм шиг те. Тэгээд энээсээ гадна нөгөө тэгээд энэний дараачих нь орох юм бол гадаад дөрөх нэг би хааны хувьд гэдэг ч юм ингээл орох. Тэгэхээр чи одоо аюурсан юм дээ тэр хүний амьдралын хөвшлийг мэдхийн тулд тэр хүнийг одоо тодорхой хугацаа зарцуулж таньжиж энэ ер нь ямар хуу хөвшилтэй хүн бэ гэдгийг мэднэстэй доороо хайж 2-3 сар уулзах юм санагдсан. Яг л хүний хин бэ гэдэг юусэн мэдэх маш амархан. Зүгээр өнгөрсөн хараад яг тэгвэл хүн юусэн яг л өнгөрсөнд яаж амьдарч ирсэн нь яг гүргэлжлээд байхгүй дадлан хин бэ гэдгийг нэг мэдгэдэг ингээд. Бид хоёр ингээд нэг төр моталцээ салаа тий. Энд дэр яаж хандах нь вэ? Эргээд надтай уучраа олоолтлоо ерөөдөө ингээд байж гэнэ эсвэл ингээд лууч идээд ингээд нэг явчихж гэнэ үү те ингээд тэр асуудал тийм чи яаж хандж гэнэ гэдгээс тэл харагддаг юм билээ те надад бол тэгэл ийм хөвшил нь байж байгаа ер нь тэгэл нэг цэвэрхэн хүн хүртэл тэгэл өнгөрсөндөө цэвэрхэн байсан хүн чинь тэгэл цэвэрхэн л гоос хамгийн янзлаас урдсан ч юм. Тэгээ би бас нэр бас тийм цэвэрхэн талтай хүн бас юу юм бэ? Өөрөө би бас нэг төвхтэй холж л ганцаар байгаад нэг юм халт нэг юм цэвэрчтэй болцсон ч. Тэр харин яг одоо ганцаараа байгаад гэд тэгмэт нэг юм бас хоёр янз багш байгаа даа тий. Ганцаараа удаан байсан ирчүүд чинь зарим нь болохоор ганцаараа уучраас бүх зүйлийг өөрөө хийгээ сурцсан. А нөгөөдөл нь болохоор ганцаараа уучраас хий гэдэггүй болохоор юу ч хийдэггүй гэд юм хоёр төрөл ах шиг байгаа тий. Ерөн сүлээд анзаараад тахад тэгээд эхнэр авахгүй болол өстой нэрээ уранхаа өмдтэй авч ийн дуртай цамцсан дээрээ тол болгочоод арилгач чадахгүй эхнэртэй л болохгүй болмол гэд нэг хүн ярьсан чинь тэгвэл эхнэр иш гэрээ үйлчлэгч аваа хөө гэд одоо бас тэгсэн байдаг тал би гэж юу те. Надад зориулж хэлээ дэргүй. Тэгээ ер нь бас ингээд энэ контентын доороос тиймэрхүү коммент хийж магадгүй шүү гэдэг байхгүй те. Ер нь бол тэгэл төгсөн гэж байхгүй шүү дээ. Одоо таны өөрийн амьдралын хэв, дадал, хөвшил, соёл. Гэхдээ яг үнийг хэлэхэд би саяны шаардлагууд нэг тийм төгсрөх байхгүй ч байгаа байхгүй. Яг бол эн чинь зүгээр л яг үнийг хэлэхэд жоохоо одоо ингээ нийгэмд бол амар мундаг арчаадаг хүмүүс үнийг хэлэхэд зөндөө болчих. Нэг тэгэл нэг ийм зэргийн нэг ясна лөө ямар төгс юм өгсөн. Яг төгсч гэсэн үг шүү заяа. Таны дадал хөвшил ерөөсөө мэдгүй би бол одоо шил өмнөөс архив. Тийм болохоор надад архив удаг. Хүн бол үнээр юу санагд. Тамаа битэн юм бэл ингээд тий яг эсрэгээрээ бараг нөгөө тэр хүн чинь яг өөртөө ээжлэгэн хамтдаа гоё гараад жинхнээсээ гоё хамт шоуд чаддаг хүнтэйгээ бас хамт байх юм бол тэр үндээ ч гэсэндээ тухтай гоё байж болохоор ч юм уу тий. Тэгэхээр шоуддаг гэсэн үг шүү. Би шоуд. Шоудахтаа уухгүй шоуд. Суугаал бүжиглээд идэг л байх хэрэгтэй мэ. Ядаргаатай тий. Одлоо. Юу? Тэгээ чамд бол яаж чинь амар хэцүү санагдаж байна. Үгүй энэ хэцүү биш. Угаасаа тэгээд хүмүүс чинь тохирох бол болоод нийлцсэн байх. Чамд бол одоо шил би бол тохирохоор байна. Мэдгүй. Гэхдээ би чинь нөгөө айгу хин олон бужигэн ч явна тэнд би хааглаа. Би бас яг цагаадлахаар айгу жижигэл хүн л дээ. Гэхдээ нөгөө юм за мэдгүй одоо мэдгүй.
Гэтэ чи яг би бол чамайг хараад чи яг цаанаа бол яг нэг тийм амар ингээд нөгөө нэг юм ингээ өөрөө нэг ертөнцөө ингээд яатсан байдаг шүү дээ гаднаа. Би ч юм бол айгүй олон хүнтэй бас харьцдаг. Ингээд тэгсэн мөртлөө яг ингээд би өөрөө гэсэн ингээд тийм ертөнцтэй ингээд тэрийг ингээд юуны толонгор өөрчлөөд байдгүй. Тий яг ингээд манай компани дээр ч дүрм гэж байгаа ингээ бүр ингээ нэг юм стеллер ингээ явчих. Тэгтээ хүмүүстэй цаана энэ хүн ямар ч ажил болно тэгсэн мөртлөө ингээ би өөрийнхөө ертөнцийг бол тэгж өөрчилдөггүй гэх юм. Яг тэр тэгтэл тэр хүн чи миний тэр ертөнц рүү надтай нэг төр зүр хаа юу вэ ингээд өнгөрдөг төрлийн хүн биш болох гээд миний ертөнц дотор ороод гэдэг юм уу. Эсвэл хамтдаа тэр ертөнц ингээд хамтдаа нэг юм бит хоёр нэг юм юу бий болох гээд шүү дээ. Гэр бүлийн орчин гэдэг ч юм уу. Ингэж байгаа болохоор жоохон ингээд арай өөр өнцгөр хараад юм уу ингээд хамт амьдрахад гэдэг талаас илүү хараад байгаа. Тэрнээс тэр хүн ямар хүн бэ гэдэг юм биш. Цаанаа яг ямар байдаг вэ? Гаднаа бол зөндөө ингээд хүү хаяа олон нийтэд харьцаа сурцсан мөртлөө яг гэрлүү н орохоор юм уу? Яг ингээд хувийн амьдрал руу илүү мэдээлэлтэй байхаар ямар айхтар юм яаш гэдэг юм. Тэгэхээр тийм хүмүүс байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр тийм стилийн хүмүүс ер нь таалагтай юм байна. Үгүй хамт амьдарч байгаа гэх юм. Яг нөгөө миний итгэдэг зүйл нь хүн хамт байж ижил нэг илүү сайн таньдаг гэдэг учраас одоо итгэдэг гэх юм уу? Тэрнтэй санал нийлдэг учраас нөгөө дандаа тодорхой хугацаа зарцуулж ийж таньж мэдхээр үйлдэлүүд юм шиг надад санагтаад ангууд хэрвээ яг тэр хүнийг хайж байгаа бол нэлээд одоо ойрхон одоо их болцож байж одоо тий уйлзаж байж ч юм уу тэр хүнийг олох юм байна да гэж ойлгохгүй очиод. Тий нэг гэр мэрт нь яаж бохор хэмжээний тий нэм цэвэрхэн байдгүй гэл. Нэг хэдэн удаа гэрт нь очиж тэр чинь нэг удаагийн тийм байна уу олон удаа байнга тийм байна уу энэ төр гэдгийг таних тулд нэг тодорхой хугацааны харилцаа өрнүүлэх хэрэгтэй байна гэж бодохгүй. Тэгэхээр тэр хүнийг хайж байгаа гэхээр олон болчих байна. Нэг төр гэж одоо шилэл тэр хүний өнгөрсөн чинь энэ хүн бол ийм хүнтэй гэдэг нэг юм нэр үлдээсэн байдаг үстэй. Нэр үлдээсэн байх уу? Одоо байгаль ах тий. Тэгэхээр Монгол гэрч маань жижигхэн шүү дээ ер нь тий. Тий жижигхэн. Тийм учраас нэг нэр ингээд нэг юм үлдээсэн хүний амар жоохон шүү дээ. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэмжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Choco Metropolis Club, Amigo VIP House. Hi Mommy, их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Эмэгтэй хүнд ч гэсэндээ нэг тийм байдаг шүү дээ. Ингээл айгуу гоё юм тэр залууг айгуу гоё үнэхээр яг миний хайж исэн хүн байж болох юм байна гэдэг чинь яг нэг юм өөрийн дотроо нэг юм боддог. За нэг юм цагаан гартаа эрэхтэн хүн бас хэцүүдээ гэл бид нарт бас нэг өөрийн өөрсдийн гэсэн нэг юм шаардлага тодорхой төсөөлөд байгаа шүү дээ. Тийм яг үе дээрээ арай яг муу юм биш үү нөгөө хайж исэн үнгээ бодож идэл наад чи өста жоохон хоншгүй гар штэ яг үнэндээ гэд нэг хүнээс наачистай өмнө нэг тэгээд нэг ийм хариуцлагагүй юм аа өмнө айгүй болж бүтгүй өмнөд оройтолтож авсан гэдэг ч юм уу тэгэхээр нэг юм тэр нэг юм ингээ жоохон ундаг баггүй одоо надад лав тийм яг тэрнтэй адилхан өөрөө чи яг энэ бүсгүй юм шүү гэж байж исэн чинь өмнөх амьдралгээ та яриад байна штэ яг тэрнтэй адилхан наад чи өмнө нэг тийм залуутай нэг тийм ахтай гэдэг ч юм уу тий юу гэдэг. Тэгэх юм бол тэгээ шууд тэр ойлголт шууд ийм мэдээлэл үгүй би эхлээд нэг түрүү би нэг хүний танихын амархан гэдэг байгаа чи. Заавал би хамт амьдрал ингээ болцоод ингээ тахгүйгээр би баг ийм мэдээллийг төрүүлээд үнэхээр цуглуулна. Тий яагаад гэвэл айгу тэр ингээ тийм нэг юм үлдээсэн байдаг байхгүй тий. Би тэгэхээр тэрэнд цаг зарцуулахгүй нахаа. Зарцуулахгүй шууд тий тэр бол ингээ хайрна тий тэрх юм шаардлага. Би өөрөө тэрнтэй холбогдсоор бас нэг гэхэд стори үлдэн шүү дээ. Ингээ тийм учраас ингээ ямар ч ингээ шууд тийм мэдээллийг ингээд янз бүрийн суугаар би ер нь бол баг шууд авчихна. Аваад нэг иймэрхүү хүн байна гэвэл окей. Тэгж ингээд тэгэл тэгэхээр тийм нэр бол би бол найдварт үлдээд юм лээ гэж ер нь харсан. Ер нь мэддэгдт юм билээ те. Тэгээд тэг эрэгтэй хүмүүс чинь баг амар их ярьд юм. Эрэгтэй хүмүүс бүр амар паг гэл яхад баг шууд наачаандаа мэдээлэл өгч байгаа байхгүй баг тэр шүү ийм шүү гэдэг. Надад л би бүр тэр хүний ингээд сонирхчихсан нэг мэдээлэл аваад огт болчихсон тийм тохиолдлууд бол зөндөө байгаа. Ингээл юм мэдээлэл цуглуул тий. Тэгэд тэр нь ингээд тодорхой хугацааны дараа үнэн байсан. Тэгэхээр ингээд хоёрын хооронд ингээд нэг юм шалтар болдор тий ингээд тийм юу яах вэ? Одоо ингээд нөгөө
эмэгтэйчүүдтэй холбоотой айгүйх тийм нөгөө нэг рил янз бүрийн үг мөгнүүд идэг штэ нэг юм ганцхан навшийн залуутай таарласнасаа болоод бүх эрчүүд адилхан гэж ярихаа бойл мойл гээл нэг тийм тэр нь голцоо ер нь эмэгтэйчүүд рүү хандсан тийм үгнүүд идэг байхгүй. Тиймээд яг энэ бас эрэгтэй дээр ч гэсэн адилхан эсрэг юм шиг санагдаад идэг байхгүй. Нөгөөх нь өмнөх харилцаанаас авсан эмэгтэй хүний айгүй том шарах гомдол хаягдаад үлдсэн тэр гониг гутрал ганцаардал дараагийн эмэгтэй хүнээс авах тэр айц одоо тэр юмтай шинэ харилцаан дээр ч гэсэндээ бас айгу нөлөөлдөг юм шиг санагтаад байдаг. Тэнгуут ингээд жоохон эвгүй нөхцөл байдалд орон шууд өөрийгөө ингээд нэг хамгаалаад хаагаад энэ яг дахиад намайг хаяа явах гэж байна. Яг би буцаад амар зовлон руу орох гэж байна те. Тэгвэл тэрнээс нь өмнө ер нь одоо энийг зогсоё болиё гэдэг ч юм уу нэг тийм юм ингээд дотор нь суудсан юм шиг санагтаад байдаг байхгүй. Өмнөх тэр нөгөө нэг ингээд хэцүү үед одоо найз бүсгүүдээ хаягдаад ч юм уу орхиод явсан тэнцэнээс авсан ямар нэг одоо зүйл одоо өнөөдрийн эмэгтэй хүний сонголтонд нөлөөлсөн байж болох уу? Миний хувьд бол ёстой нөө. Яг зөвл тий. Тэр бол нэгдүгürt нь ингээ миний сонголт. Тэнгүүд би ямар хүрээллээс би яагаад ингээ ийм байч гэдэг мэднэ. Тэнгүүтээ хоёрт нь би надад өөрчлөгдөх зөндөө боломж байна. Ахаад зөндөө боломжууд байна. Тэр утгаа би бүр зөвхөн Монгол биш байхгүй. Ахаад ингээ би Солонгост байж хахад надад Солонгос төхдүүд бас амар мундаг, маш мундаг санагч. Үнэхээр мундаг. Айгу ингээ human development гэдэг үнэхээр мундаг хөгжсөн. Айгу олон сая хүн байдаг болохоор тэр өөр дөр хитрхи ингээ төвлөрөг. Манайхын чинь нэг юм цөөгөл болохоор нэг жохон гайг болонгод өөрийгөө од мод гэж бодоод нэг юм анхаар тавьчихдаг. Тэр тийм байхгүй. Үнэхээр мундаг мөртлөө өөрийгөө тийм мундаг гэж бодохгүй. Ингээ байгаа ч юм. Тэгэхээр ингээд би бол за эсвэл бүр ингээд гадаад хүнтэй сууж болно гэдэг ч юм ингээд ийм боломжууд ингээд зүгээр би хэм байх уу би яаж өөрчлөгдөх үү би яаж ингээд ийм юм байх уу гэдэг ингээд дүүрнэл тийм хийгэл юм байгаад байгаа байхгүй. Миний өнгөрсөндөө яаж хандсан намайг тодорхойлоод байгаа байхгүй. Би бол жишээлбэл тэр хүний өнгөрсөн сонин үйлдэлтэй байж болно. Чиний ярдэр ахнар махнартай байсан биш. Нэг би ганц юм тэргээ тэр хүн нууч нь нуухгүй нөө гэдэг л. Тэр хүн нууж байгаа болвол энэ хүн болвол би шууд өөрчлөгдөх гэж бодсон. Өөрчлөгдөхгүйд өнгөрсөн амьдралаа нууж ич бас болно шүү дээ. За энийг ингээд сургамж туршлага болгоод залуу насны онцлог юм байна. Ингээ орхи одоо би хань ижтэй сонгоцсон илүү ухаалаг, илүү сайхан хань, илүү сайхан зоригтой амьдрийгээд хүн чинь байнга л өсч хөгжиж явдаг учраас би зөө хүүхдээ болохоосоо өмнө би бүр нэг зүйлээс бүр цаг 2 цагаар хоцордог байла. Тэгээ подкастынхан минь ааж штэ. Тэгээд миний хувьд миний цаг хугацаа тийм л байсан байгаа байхгүй тий нөгөө нэг юм хайнг ч юм уу тий тэгүнгууд өөрөө ээж болоод 2 хүүхэдтэй болоод амьдрал миний ингээд цаг хугацаанд ингээд багтахгүй их олон зүйлийг амжуулах хэрэгтэй болоод ирэнгүүт чинь би өөрийнхөө цагийг хайрлахын хэрээр хүний цагийг бас хайрладаг болдог байгаа байхгүй тэгүнгууд тэр чинь эргээд миний нөгөө хариуцлагатай байгаад ирэнгүүт итгэлтэй байхтаа л гээд ингээд бүх одоо зан чанартай ингээд хүртэл холбоотой та өөрөө алж байгаа яриад байгаа шүү дээ тий ярьж байна гэдэг чинь би тэр яриад байгаа байхгүй тий би тэгдэггүй би ийм гэдэг ингээд тийм юм мэдээд тах тий би ер нь хизэнээсээ л цаг барьдаг байсан юм эсэ тий хүний цагийг ингээд хүндлэн гэдэг ч юм ингээд тэр нь ингээд тэр хүн өөрөөсөө хичээд тах юм бол ингээд тэр хүн битгүй миний хувьд би бол өөрийнхөө өнгөрснөөс хизээч ичдэггүй ингээд яа тэгвэл ингээд хүн миний өнгөрснөөс иччихвэл тэр хүний асуудаг тий би үнэн тийм ч би тэрэн дээр би нэгдүгээр нүур тулсан гэсэн нэгдүгээр би гимших хэвээр би гимшиж чинь гэсэн. Гимшиж чана гэдэг чинь хүн өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэндээс ухаарч эхэлж байгаа. Өөрийгөө буруу юм байна. Би ингэсэн байсан гэдэг юм ингээд. Тэгээ миний хувьд бол яг тэгж ханддаг болохоор надад яг өнгөрсөндөө ингээд надад үннээ илтгэж юм ингээд ийм хэрвээ би тэр хүнийг өнгөрснийг сонсчод ямар ч муухай хүн байгээ салж байгаа л одоо тэр миний асуудал тий. Одоо саяны уянгагийн ярьсан зүйл бол амин хувийн асуудал биш өөр хүнд ярих чөлөөттэй хувийн нууц ч юм уу өмнөх амьдралын туршлага байж болно. Амин хувийн нууц ч юм уу хувийн орон зайтай гэсэн ийм нууц зүйлүүдийг хүн ярихыг хүсчээвэл ярьж болно. Ярьснараа эн чинь өөрөө цаашны харилцаанд сөрөг үр дагавар үзүүлэх зүйл байхгүй. Тийм. Одоо ингээд би өмнө нь чамаас юу ч нуухгүй гингуудаа өмнө харилцаанд байсан залуугаа ч юм уу бүсгүйгээ ч юм уу ярьлаа гэж бодоход тэр үедээ та хоёр явд окей байж болно. Гэтэ дараа нь ямар үр дагавар гарахыг хинч мэдэхгүй. Дараа нь ямар нэг хэрүүлгээр чи өмнөх хүнтэйгээ тийм байсан мэт тэгдэг байсан гэвдтэй гэдэг нийтлэг хэрүүл асуудын дунд зөндөө байдаг. Учираас бүр зарим нь X-ээ ярихгүй гэж одоо эхлээд болцохтой ингэж тохирж болддог болсон байна жишээ нь. Ямар сонин тийм үү. Би ер нь жоох өөр замаар явд юм байна. Би бол ер нь яг үнийг хэлэхэд яах юм байна. Тэгэл
Тэр үнтэйгээ бол тэгэл таархал юм байна. Гэт тий. Таархал юм. Хайч үнтэйгээ. За. Хүч байгаа үсттэй арай ингээд явсаар байсан чи ганцаараа байхгүй хайгаа бай. Танийхаар юм байгаа тийм яг миний хайгаад байгаа шиг хүн байгаа үсттэй. Байна гэдэгт итгүүл тэгэл байгаа л гараад тийм. Өөрийн чинь төлөө өөрийгөө өөрчлөх хүн байвал тэгэл тавьж байгаа шаардлага ч юм уу таалагдахын тулд ингээд дүрд орохгүйгээр гэр бүл болж болно. Дүрд орж гэр бүл болох хүнч байж болно шүү дээ. Тэгээ үннээ хэлдэг эмэгтэй хүн гэдэг рил хэлдэг. Рил хийх юм байна. Үннээ хэлдэг эмэгтэй гэдэг рил хийх юм байна. Гэтэ яг ганцаараа ер нь ингээд нэг юм 30 гарсан хүмүүс болвол яг 40 мөч хүрж байгаа хүмүүс энэ төр бол яг заримдаа тэгж боддог юм шиг бэнлээ миний эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэндээ айгүй өөртөө ихтэй уг нь ажил амьдрал карьер бүх юм окей. Гэхдээ дэрэгдээ байгаа хүн нь байх ёстой хүн нь байхгүй. Тэгмээ би үнэхээр мундаг, би ойл гоё, би өөртөө сэтгэл хангалуун, би өөртөө итгэдэг. Тийм чинь би ирээдүйд намайг ойлгох хэн нэгэнтэй учирна гэд айгүй ихтэй ирнэ. Заримдаа гэтээ нэрийн гисээр ганцаараа өгшөж яана. Ямар шаардлага тавиад 10 жилийн дараа явсан чинь тийм одоо хин ч юусэн яах вэ? Ихтэй л үгүй. хажууд нь хэлээ үстэй. Шалтаа бооцсон тий. Таны 10 жилийн ийм яриа сууж ирсэн та гэж. Хизээ гэдтэй. Хүн чинь өөрчлөгддөг гэдэг юм байна. Манай сэтгэл зүйч хүртэл шал өр зөвлөгөө өгдөг болсон тий. 10 жилийн дараа. За Soul Lab-ийн маань шин дугаар үгээр өндөрлөх төгсөн байна. Үзэгчдээ бид ч одоо маш олон зүйлийг, маш олон төрлийн сэтгэл хөдлөлийг одоо инээж, баясаж, харамсаж, өргөн дэлгэр ийм сайхан яриа боллоо гэж бодож байна. Тэгээд эрэгтэн хүн манайд орохоор айгүй хэцүү байдаг юм аа. Манайх ч одоо 85% нь эмэгтэйчүүд үздэг ийм контент учраас тэгээд ийм эмэгтэй одоо найз охинтой өгөөрэй. Ирээдүйд найз охинтой өгөөрэй гэхэд манай нэвтрүүлгийн ивент гэгч Oxy брэндийн гарын бэлгээ өгч байгаа. Oxy гэдэг нь энэ Ариун цэврийн эргэлтийн брэнд эмэгтэйчүүдийн сар болгоны одоо хэрэгцээг хамгийн одоо чанарын өндөр түвшинд тэгээ нөгөө цагаан өмдөө өмсөөл гардаг тий. За энэ болохоор Baby Lab гэдэг манай нэвтрүүлгийн ивент гэгч дэлхийн хамгийн нимгэн жив бас гарын бэлгийг өгч байна. За баярлалаа. Ингээд их нэртэй болоо хүүхдтэй болоо бэлгшээс бэлэг өглөө. Тийм сайхан бэлгшээлтэй бэлэг. Тэгээд айгүй олон ээжүүд үздэг. Угаасаа нөгөө сэдвэнж тэр ер нь бүсгүүчүүдэд арай ойр. Тэгээ хоёр эмэгтэй бас ингээ байнга хөдөлж хүрэгдэг учраас ч тэр юм уу те. Тэгээ тэр ээжүүд маань завгүй ээжүүдэл манай Baby Lab живхийг хай мамыгаар байгаа газараа хүргүүлээд авах боломжтой. Одоо нөгөө жив хайгаад заавал нэг орой ажиллаа тараад ирэх нөхөртөө ч юм уу хин нэгэнд захичгаад өдөржин хүлээд суудаг тийм одоо үе өнгөрсөн байна. За тэгээд уламжлал ёсоор манай Soul Lab Amigo VIP House-аас та бүхэндээ хүрлээ. Тэгээ өнөөдөр бидний урилгыг хүлээж авч цаг зав гаргаж хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ би тэд чинь ингээд яриад байвал яриад л байх юм байна. Хэрвээ part 2 хийхийг хүсч байвал та хэд маань комент бичээрэй. Тэгээ олон санал аваад та хэд дахиж өөр сэдвэр үргэлжлүүлээд ярихыг хүсч байвал дахиад бас нэвтрүүлгийн санал тавьж магадгүй шүү. Та тэр үед ирж сонирхолтой юм тий. Дажгүй байс тэгтэй хүн эмэгтэй хүний тухай яриул тий. Бистэ тэгж боддог гэлээ тий. Хамаг юм ярьж байна тий. За тэгээ мөн одоо бидэнтэй сүүлийн дугаарууд дээр үргэлж хамт байж гоё зөвлөгөөгөө өгч байгаа шин даалгавартай бас маш их баярлж байгаа шүү. За үзэгчдээ Soul Lab маань үүгээр өндөрлөж байна. Дараагийн шин дугаараар уулзтлаа. Түр баяртай. Soul Lab